Самбацхан үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Premier Sports телевиз үзэгч та бүхэндээ футбол ток нэвтрүүлгийнхээ энэ удирлын 17 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За, үндсэн гишүүд бүгдээрээ цугсан. Бүгд нь орой мэндийг хүргэе. Орой мэндээ. Энэ өнөөдөр яага Франц шиг өмсгөлөө өмссөнгөө. Одоо дандаа л Франц, дандаа цэнхэр. Наач дайн уу? Дайн. Тий, одоо энэ талд нь нөгөө дэлхийн аваргын одоо баруун магны, энэ талд нь зүүн магнаа ингэ сууж. Дайны мөрөн дээр нь байгаа одоо энэ нэг юм цодлоо. Энэ судал чинь зарим нь 3 мөр байгаа даа нүг. Энэ жил энэ Hummel гэдэг брэнд яаж гарахаас л болоод байгаа шүү. Тийм үү. Тэр нөгөө 2000 оны ихээр нэг гоё идсэн тий. Айгуу гоё. Одоо нөгөө нэг 98 оны тий лауд руу орж ирээд Бразилийн хаалганд хийчээд бүгдээ ингэ хөвтдөг. Тэр хуцуул амар гоё шүү. Гоё тий гоё. Тэгээ нэг хэсэг адитас руу орсон гэсэн буцаад. 2 оног ч гэсэн давгүй шүү. 2 оныхоос гоё. Яг тий ойролцоо тийм ээ. Гоё шин. За, хэдүүлээ дэлхийн аварга ярьснах шууд дэлхийн аварга руу орно. Өнгөрсөн 7 хоногт 2026 оны дэлхийн аварга шалралт тэмцээний хэсгийн шатны суглааны үйл ажиллагаа 6 чилжигшин болсон. За, анх удаага 48 багтай зохион байгуулагдж байгаа 12 хэсэгт багуудыг хуваарлсан. За, тэгээд мэдээж плей-оффын нөгөө нэг 6 улс бол тодорхой биш байгаа. Тэдгээр улсуудыг энд нь орно гэдгийг бол тодруулж өгөөд тэгээ сугалсан. Хэдүүлээ. За, шууд хэсэг тус бүрээр нь хараад тэгээд тэр дундаа юм сэтгэл юм уу да. За, яах вэ их бол тэгээд хэдүүлээ яриа явчаа. Ямаа юм халуун дээр гэж. За, Мексик, Өмнөд Африк, бүгд найрамдах Солонгос улс. За, тэгээд Чех уу, Ирланд уу, Дайн уу, Македон уу. Энэ дөрвийн аль нэг нь энэ Мексик, Өмнөд Африк, Солонгос төр нэмэгдэж орох нэ. За, эдгээр улсуудын дэлхийн чансаад эзэлж байгаа байр болоод дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилттай тийм бичээтэй байна. Тухайн тоглолтын хэсгийн тоглолтын цагийн хуваар Улаанбаатарын цагаар сууж байгаа. Ингээ хэсгээс 2 баг шүүгийн евро Одоо баг 3 баг боломжтой гэсэн үг. Тэгэхээр дараагийнх нь 32 шалгах юм уу? 32 Тэглэж яагаад нугуулах юм уу тий? Тий. Одоо эхний 2 гарчаад цаана дахиад 8 баг одоо 3 дугаар байранд орсон сайн үзүүлэлттэй 8 баг нэмэгдэн гэсэн. За тэгвэл ерөөсөө манай Солонгос бол евро орчиж байгаа юм байна шүү дээ. Тий? 32 л бол ер нь орчин шүү. Тий. Одоо хамгийн сул нь Өмнөд Африк л гэж үзэх үү эндээс одоо. Агуу Өмнөд Африкийг бас сул гэхэд хэцүү юм байна. Энэ нөгөө нэг Пинар-Минараас хоош энэ Өмнөд Африк чинь өөрөө мөнчгөрөөрөө айгүй чанга байгаа юм байна. Тэгэхээр бас хэцүү юм байна. Тэр одоо тэр нөгөө орж ирэх багуудаас ямар баг орж ирэх нь вэ? Нэг Европын баг л орж ирэх юм шүү. Тий. За Мексик бол ерөөсөө хүний газар зохиогдоход хүртэл шүггийн 16-оор орчдөг баг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо өөрийнхөө нутаг дээр бол орох байлгүй тий. 16-ыг гол нь давдаг үү тий. Тий. Одоо энэ жил бол нэлээд сайн явах байх гэж бодоод байгаа. Гэтэ Мексикээс нэг тийм од төрөхгүй байна тий. Од нэг төрж гарч ирдэг шүү дээ тий. Тухайн одоо нэг юм дэлхийн авар нутагтан зохиогдох гэж байгаа тэр цаг үеийг мэдсэн юм шиг нэг тийм од төрдөг шүү дээ. Тэгмээ Мексикээс од ерөөс төрөхгүй байна тий. Гарч ирэхгүй байгаа даа. Одоо 2 хэмээнээс байна да. Тий одоо Тийм Боргетти, Чичарито гэл яг дэлхийн аваргалган дээр нэг тийм гарч ирдэг байсан шүү дээ. ялангуяа довтлогоон дээр тий. Рафаэл Маркес бол яг 5 дэлхийн аваргад орж ирсэн. Орж ирсэн. Одоо бол яг ингэж нэг тэмчээсэн юм. Бас нэг довтлогч байсан шүү дээ. 4 5 дэлхийн аваргад орсон. Одоо Мек Бланка. Тийм. За, тэгээд Чех, Ирланд, Дайн, Македон гэсэн плей-оффын тоглолт бол эх оны 3 дугаар сард зохион байгуулагдаад за энэ дөрвөн улсаас ердөө ганцхан нь энэ хэсэг рүү явж орно. Энэ тэгээд нээлтийн тоглолт бас сонирхолтой тий. 11 дэлхийн аваргын 2. Тэгээд он сар бишээ нэг сар өдөр нь хүртэл адилхан юм биш. Яг адилхан байлээ. 6 сарын 11-нд 16 жилийн дараа тоглож исэн бол яг 16 жилийн дараа яг 6 сарын 11-нд Сон Хёмын Америкта Major League-та айгүй сайн формтой байгаа шүү дээ. За чи тий хэтрик метрик хийгээд гүгээд байгаа шүү дээ. Айгүй аз жаргалтай. Анх очихдоо бол айгүй жоохон нурмуур очсон чинь. Одоо бол айгүй гоё байгаад байгаа. За манай монголчууд айгүй их дэмждэг Чехийн шгшээ нь одоо фэнүүд их байгаа байлгүй Монгол тий. байдаг. Юуны Мексикийн хувьд бол 18 дахь удаа дэлхийн аваргад орж байгаа. Шүгийн 8 дандаа шүгийн 16 тэр чинь 80 хэдэн оноос 90 оноос хойш илүү 5 6 дэлхийн аваргад дараалал шүгийн 16 чалгарсан цуврал нь түрүүчих тэр зогсчлоо нэг тийг санаад. Хэсгээс гараагүй. Хэсгээс 22 Катарч гараагүй тийм баг. Тэгээд 2 удаа шүгийн 8 чалгарсан. Хоёулаа 1970 болоод 1986 оны дэлхийн аваргыг өөрсдөө зохион байгуулсан дэлхийн. Бид нар болсон дэлхийн аварга дээр. Шүгийн 8-д шалгарсан. Тэрнээс бусдаар бол энэ шатыг бол ерөөс давж үзээгүй. За Өмнөд Африк бол 3 удаа хэсгийн шатнаас мултарсан. 4-р орж ирж байгаа. За Солонгос бол 2002 оны дэлхийн аваргын 4-р байр руу
яаж явсныг бол бүгд манайхан бас санаж байгаа. Тэгээ Солонгост ер нь бол нэг шүгий 16-аараа бол бас орчдөг баг шүү. Орчдөг баг шүү. Тий. Нээлтийн тоглолт хоёр улс хоорондоо дахиад тоглож байгаа түүхэнд хаанхны тохиолдол болж байна. Мексик тэгээд за энэ хэсгээр яриагаа дуусгахад Мексик дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нийт улсууд дотроос цомыг өргөлгүйгээр хамгийн олон тоглосон боё. Нийтдээ 60 тоглолт хийгээд нэг ч удаа одоо цом өргөж үзээгүй. Ийм улс. Бүр нутглээрээ зохиогоо үзсэн 86. Шуудаа зөхөө тий. 18 уртсан гэхэр ч дарахгүй юм да тий. Тийм одоо 23 дахь дэлхийн аварга үстэй. Тий 23 дахь. Антирекордыг эзэмшсэн. 86-аас өмнө хэдэн он зохиогдсон? 70-ыг бол яг авсан. Өөрсдөө зохионо гэдэг. 86 оны дэлхийн аварга болохоор 85 онд нь Колумб за хэдэр болчихгүй байна гэдэг болоод. Тэгээд за одоо бэлэн зохиоч. Тэр хоёр чи юу лээ? За арай нэг өөрхөн гэд. Тэгээ Мексик рүү. Тэгээ Мексик рүү өгсөн. Тэгээ ер нь бол 70 онд Пеле галзуураад 86 онд Марадона галзуурсан байгаа юм тий. Одоо энэ галзуурах бай гэдэг л Ер байна. нь гэхдээ Өмнөд Америк болсон дэлхийн аваргад Өмнөд Америкийн төрүүлээд байх магадaltaй байдаг тий. Тэглгүй яах вэ? Америкт 8 бол тий 8 тохиолдол. 8 удаа Америк төв зохион байгуулаад 7-д нь Өмнөд Америкийн баг ганцхан удаа төрүүлэг нь Герман 14. 14 онд одоо үнэхээр уучлаарай. Уучлаарай. Тэр одоо тоглолтын тооны үр дүн цааш нь ярих уу яах вэ? Тэрнээс чи өмнө нөгөө рекорд явдаг гэсэн юм шүү дээ. Европт болж байхад Европын баг твигтэй дөрүүлдэг. Америкт болоход Америкт. Эсвэл энэ хоёроос өөр газар болохоор бас Өмнөд Америк төрүүлдэг байсан тий. Тэгээд 10 онд тасарсан. 10 онд Испан төрүүл, 14 онд Герман төрүүлээд тий. 22 онд бол яг буцаа Аргентин төрүүлсэн нөгөө орж ирсэн тий. Одоо л харж лээ тий. За би хэсэг Канад хэсгийн тэргүүн баг 27 шансаатай хэсгийн шатнд тэгэхээр 3 дахь орж ирж байна. Хэсгийн шатыг давж үзээгүй. За Уэльс, Босни Герцеговин, Итали, Умард Ирланд гэсэн улс үлээ. Итали иш орж имээр байгаа юм да. Манай Итали ороод ирвэл айгүй Айтар хэсэг рүү орчих гээд уус тий. орчих гээд байгаа юм. Аа. Гэхдээ Айтайхан ч яг Швейцарч одоо Аа, юу Италиг л одоо тий. яг ийм байдалд оруулчихад байгаа буруудан шүү дээ. Тий. Канад ч юу. За Катар өмнөх дэлхийн аваргад анх удаага орсон. Хоёр дахь орж ирж байна. Швейцар дэлхийн аваргад 13 дахь удаага орж ирж байгаа. 1934, 38, 54 онуудад 54 онд өөрсдөө зохион байгуулалт гэж шүгний 8 жил гарсан. Тэрнээс цаашаа бол уул нь бол өртсөн шатнд хамгийн торхонгүй сүүлийн жилүүд гарч ирж байгаа баг. Гэхдээ үндсэн тэмцээнд орж ирэхээр ер нь нэг хол явахгүй байна. Шүгэ 16-д хүрээд байгаа юм да Швейцар тий. Шүгэ 16 сүлсгийн тоглолтод 2006-оноос Швейцар үнжээ өгдөлхийн аваргыг Тийм баг. байнга орж ирж байгаа. 6 онд ч бас гоё байсан шүү Тий. 6 онд Шүгэ 16-ад гол алдалгүй тэмцээнийг дуусгасан одоо цорын ганц баг штэ. Швейцар. дээ. Сендер бас нэг хамраа нармаага задлцдаг чинь 6 онд. 6 Тий. тий. За тэгээд цагуудыг харахаар ер нь тэгээд дандаа шүн 3-аас 6-аас энэ хэсгийн тоглолтууд бол дандаа үүрээр болох. Ер нь бол бүгдэд сайхан боломжийг олгосон ийм сайхан юу бол хэсэг болд юм байна. Ер нь 48 баг болохоор тий. Бүх багд цаашаа хэсгээс шалгарах боломж олдсон ийм сайхан болд юм байна. Манайх чинь 64 болохоор н орё гэдэг байгаа юу? Тэгээ жоохон хоошоо суусан байдалтай байгаа гэж. 48-тай болонгууд одоо нэг хэсгээс 3 баг гарах болцоотой болчингууд 3 он авахд л баг нэлээд өндөр магадaltaй болчиход байгаа. Нэг очиход лөө. Тий нэг хожиход л. Нэг хожоод нөгөө хоёр хожигдолтой нэг тэгээр л хожигдчихдаг тий. юм. Том Магадaltaй бол нэлээд нэмчихнэ гэсэн үг тий. Өөр ямар. За С хэсэг. С хэсэгт 5 удаагийн аваргууд байна. Оо ямар амар хоёр Бразил, Марокко, Хайти, Шотланд. Эхний хоёрыг харчаал яа ил гэж бодчихлоо. Угаасаа бүр тэр нөгөө урд нь шуугаал явцсан шүү дээ. Марокко гараад ирсэн чинь. Марокко ч одоо энэ жилийн дэлхийн аваргын одоо төрүүлэх фавориттэй багуудын нэг шүү дээ. Одоо Бразил ч угаасаа байгаа. Тэгмүүд төрүүлэх магадaltaй хоёр баг нэг хэсэгт орсон байна. Яг хэвээр хэсэг бол хэсэг тий. Хоёулаа тэгээд Та юу гэж битүүмөр гэдэг утгаар хэлж байна. үгүй шүү дээ. Ер нь Марокког чинь төрүүлэх магадaltaй багуудад оруулаад байгаа шүү дээ. Ваа яг гоо нөгөө статистик офтагийн юм уу харуул эхний 5 мавт ч арай байхгүй л байлээ л дээ. Ер нь бол оруулж яриад байгаа л багууд. Тэгээ ер нь бол тий. Оруулж яриад байгаа. хамгийн гол нь өнгөрсөн дэлхийн аваргаар 4-т орцсон. нөгөө залуучууд нь их сайн байгаа. Одоо 20-наас 17-наас энэ төр нь бүгд дэлхийн аварга болоод байгаа шүү дээ ер нь л. Тий. Тэнгүүд одоо нөгөө Бразил одоо Герман гэл одоо угаасаа нэрлэгддэг багууд байж шүү дээ тий. Франц гэл тий. Тэнгүүд энэ Мароккоч бас нэрлэгдэх хэмжээнд байгаа баг. Тэгээ 30 оны дэлхийн аваргад ба дээр аавна. Гэтэ одоо энэ чинь юу яч нь л та? Хэсгээсээ бол асуудалгүй гарч шүү дээ. Тий. Анчлоти хэлсэн л үлээ л дээ. Манай хэсэг бол ер нь айгүй хүнд хэсэг болчлоо.
За Марокко бол ойлгомжтой тий. Нөгөө залуучууд ингээд өмнөх дэлхийн аваргын 4-р байртай. Шотланд бол бие үеийн тоглолт маш мундаг. Манайх бол бас тийм амар хожихгүй бах. Хайтиг бол их дурсахгүй. Гэтэ гол нь Хайти байж байгаа нь цаашаа шалгарах боломжийг олгож байгаа юм шиг. Тий. Тийм гол нь нэгээр гарна гэхэд бас шууд ихтэй биш л байна л та Бразилийг. Оо одоо Ахуу яг нь хийдэ 2-оор 3-аар ч хасан яад юм. Тэгэл эвгүй багтай таар шүү дээ. 2-3-аар гарвал тэгэл. Оо. Заримдаа 3-аар гарсан нь цаашаагаа ингээд бүр алстаа гоё байж ч мэдэн тий. 16 оны Португал шиг тий 16 оны дөрвөлдсөн шүү дээ. Тий. Бразил 23-т орж ирж байна. Дэлхийн аваргыг өнжиж үзээгүй. Марокко 8-т орж ирж байна. Өмнөх дэлхийн аваргын 4-р Хайти 2-т орж байгаа. 1974 оны дэлхийн аваргад орж исэн. Тэндээсээ бол хэсгээс мултарсан. Шотланд 9 дэх удаага орж ийн. Өмнөх 8 дэх бол бүгд нь хэсгээс орж чадаагүй гэсэн. Ийм одоо нэг гарах юм шааруу үзүүлэлттэй байдаг. Хайтиг хөжгөл гарч Тэгнь. Африкийн улсууд, бразилчууд Африк улсууд эсрэг 8 тоглоод 7-д нь хоцсон байдаг. 1998 оны дэлхийн аваргаар Мароккотой таарч тоглоод 3-ыг харьцуулсан. Энэ Марокко, Шотланд, Бразил 3. Бразил 3 98 оны нэг хэсэг штэ. Тий. Нэг хэсэг Энэ орж ирсэн. Шотланд тэгээд 98 оноос анх удаа үстэй. Тэг удаа. Тэгсэн 98 орсон гэдэг чинь 90-д онд бол бүр үнчгүй ордог байсан юм шиг байна. Өмнө үү? Тий. Таадын бодол юу вэ? Бразилийг ер нь Бразилийг хэр хол явна гэж. Одоо би ингээд юуг нь харлаа л та. Нэрээ юу илээгээд 2002 оны дэлхийн аваргад орчоод төрүүлээд дараа нь шүгийн 8, хагас гişээ, шүгийн 8. Тэгээ ер нь яг миний бодлоор бол Бразил бол хэсгээсээ асуудалгүй гарan 16-аач асуудалгүй давах байх. Бишээ 32-оо тий. 16-аач давчих байх. Ер нь гол нь 8. 8-аас эхлээл хэцүү. 8 дээр ямар багтаа таарахаас шалтгаална. Бразил одоо нөгөө 2002 оны явах гэдэг юм тасархаа биш. Тийм болохоор 8 дээр одоо цаашаа гарчиж мэднэ, гарахгүй ч гэж мэднэ. Тэгээд нөгөө үеийн үед Бразилч нэг олон супер одуудтай орж ирдэг. Одоо ингээд энэ багтыг супер од гэж хэлэхээр тоглож байгаа юм. За Винисиус байна, өөр битгэх одоо байгаа юм. Рафиня. Винисиус, Рафиня хоёр ч супер одууд мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ одоо энэс том одтой байхтаа л гарч чадахгүй байдаг шүү дээ. Тий 2002 оны одоо Бразилт одоо юуг харьцуулах вэ тий. Яг тэр үедээ харьцуулахад бол мэдээж бас яг уу тийм юу одоо шууд харьцуулахад бол арай жоохон сулвтар л байж магадгүй. Гэхдээ тэгэл Бразил бол Бразил шүү тийм биз дээ тий. Бразил бол Бразил какатай байхтаа ч чадаагүй тийм биз дээ. Тий. Чадаагүй тохиолдол зөндөө байх шүү. Тий. Яг ингээд ч нэг сонирхолтой л байна. Харахаар бас доктортой юм аа Бразил тий. Одоо шүгэн 8-аас буугаагүй шүү дээ. Тий. Яг уу хагшээд л хүрхгүй байгаад. Хагшээд бол нэг удаа л хүрсэн. Тэрнээс шүгэн 8-аас бас буухгүй байгаад байна гэдэг бол бас л хагшаа төрчөөд ингүүл. тий. Герман Эвгүй багууд байна л да. Бид нар нөгөө Бразил ингүүтээ босхийг өсөх өндөр тогтоож байгаа. Гэхдээ 2002 оны тэр алдартай Бразил чинь шүгийн 8-д Англитай таарахад мултрахаар байсан шүү. Англи, Турк, эвгүй тоглолтууд зөндөө байсан л та. Ер нь мултрах гэсэн шүү тий. тий. Эвгүй байсан шүү. Нөгөө нэг дэлхийн аварга 2 онд бол ингээд сайн тоглоно гэж бодож байсан таам гисэлц олон багууд замын дундаас хасагдсан л да тийм ээ. Гол хийлгүй хасагдсан. Тий гол хийлгүй Зидан хасагдсан маань байдаг тий. Батистута маань байх. Тэгээс тий. За. Бразил бол илбэг шүгэн 8 төрнээ. Тий 8 дээр л асуудалтай. 8 дээр жишээ нь Аргентинтайгаа таарчвал яхаа Германтайгаа тааруул яхаа тий. Сонин шүү дээ. Тий. Эсэг мэскээс бол одоо аричтай одоо Марокко, Шотландаас айдаг Бразил хизээ байсан тийм биз тий. Тий. За D-хэсгэр хамтдаа шилжээ. D-хэсэгт гол зохион байгуулагч Америк нэгдсэн улс. За тэгээ Парагвай байна, Австрали байна. За тэгээд Словак, Косово, Турк, Румын гэсэн дөрвөн улс яа нэг. За Турк ороосоо тий. Турк орж ирвэл бас гоё хэсэг болох гэдэг. Ер нь цаашдаач гоё шүү дээ тий. Энэ хэсэг тэгээд бас сул хэсгүүдийн нэг байгаас яалтч ингээд Чансаг харсан ч гэсэн тийм ээ. Гэхдээ яг ингээд юу юм бэлээ. Айгу тийм жигд юм бэлээ. Одоо нэг хэсэгт бол нэг Чансааны хойгуур баг байдаг бол энэ тийм хойгуур баг юм байна. Орхиол үз. Харин одоо тэр 14, 39, 26 гэх чинь тийм. Румын юм уу Косово ороод ирвэл нэг тийм сул баг болчих шүү дээ. Ер нь Турк л орох байх л гэж бодоод шүү дээ. Турк, Словак хоёр л үзэн тий. Турк ороод ирвэл үзэхэд ч юм баялах. Зам залгой залгууч. Турк ч аюух таньдаг хүн байгаад байна тий. Энэ хэсгийг харахад Европын нэг баг ороод хамгийн сул баг нь Австрали харагдаж байна да. Парагвай бол сайжирсан байгаа. Америк Парагвай юу юм? Европын баг бол Европын баг шүү дээ тий. За тэгээд Америк 12 дахь дэлхийн аваргад орж ийн 30 оны хүрэл медальтай. Парагвай болохоор 9 дахь орж ирж байна. 2010 оны шүгийн 8 хүрж ирсэн. Тэр жил юунд нэлээ нэмэлт цагаар орж Испани орж игдэг. Өөрөөсөө пенальт алдаг. Оскар Кардозо пенальт. Хэдэн он гинэ?
10. 10 он. Аа. 10 он Испанийг Испани 50 тууцсан газар шүү. Цаг газар Тий. юм шүү дээ. Парагвай шүү дээ. Тий. Цаг сонгож. Тэнд л яг л мултран гал. Гэхдээ ер нь 10 оны Испани аюул сонирхолгүй Испани шүү дээ. 1-0 1-0. Дандаа л 1-0. Дандаа Давид Виа 8 гол. Давид Виа 1-0 тий. Хагасгшэд буюу бол нэг хийсэн. Энэ Америкийн суглаан тэр нэг юу байсан? Нөгөө яг зохион байгуулагчдыг нөгөө төрийн тэргүүнүүд нь өөрсдөө суулсан шүү дээ. Трамп бас хошигнжлэлээ л дээ нөгөө сагсан дотор яг ингээд нэг бөмбөг гаргаж ирчээд сольж үцэх үү гэдэг чинь. Угсаа нэг бүгд Америк байж байгаа шүү дээ. Яг зөвийг авсан байгаа гэлээс нилээ хошигноо л хэлээ. Энэ тэр тэгтээ Тэнцүү багууд байна уу тий? тий ер нь ойролцоо баг. Австрали болохоор 7-д орж ирж байна. 2006 болоод 2022 оны шүгийн 16 Тий. үрсэн бол хамгийн том. 6 онд юу? Итали хожигдоод Луур нөгөө Тоттигийн пенальт цогтой. Тэр шүү юу 22 онд бол юунд Франц тожигдсон байна. Тий 22 нь Франц. Франц тожигдсон. За ийм байна. И хэсэг рүү амттай шилжээ. И хэсэгт дэлхийн 4 удаагийн авраг Герман байж байна. нөгөө Курасан ч байж байгаа шүү дээ. Курас. Курасан. За анх удаага дэлхийн аврагт орж ирж байна. Котивар хэсгийн штэйг давж үзээгүй. Бас Котивар ч нэглээ. Нүү Дрогбатай үед 14 оноос хойш орж ирж анхудаа орж ирж шүү дээ. Дрогба Котивар ч Дрогбатайгаа 6 онд яасан. Хэсгээс гараагүй. Хэсгээс гараагүй. Айгуу шин Котивор хэсгээс гарч байгаагүй. 6 дөхлийн хэсэгт орцсон. тий. Юутай Аргентин. Аргентин. Тий, тэгээд нөгөө нэг юу муутай. Нидерланд, Сербтэй Серб. үхлийн хэсэгт орцсон. 10 онд дахиад үхлийн хэсэг Бразил, Португалд орсон. Тэгээд яг нэг хойд солонгос оожж байгаа. Нөгөө хоёрт яг ингээд нэг үнсүрт оожигдчихэ. Хэмжээнд тэнд л байхгүй тий. 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 Гэхдээ ер нь бол Сони юм бол Котивор. тэр үеийн Котивар ч хүчтэй Котивар тий. Дрогбатай, Калултай, Яя түрээтэй, Коло түрээтэй тийм үстэй. Тий. Энэ Котивор л хэсгээс гарна. 32-т бол очин найдвартай. За хэсгийн штэйг даваагүй. Эквадор 5 дахь орж ирж байна. 2006 оны шүгийн 10 оргил үе шүү дээ. Тэр 6 сарын 26-ны өдөр Эквадор Германыг хожоод хэсгээс нэгээр гарах үед Тэг хөх үү? тий. Тэг хөх үү? Гэхдээ энэ юу ахгүй юу? Эквадор ч яг оргил үе шүү дээ. Одоо бол мундаг байгаа. Тийм мундаг байгаа. Энэ ирчээр Эквадорыг би бол дараагийн нөгөө Копа Америка. баг Эквадор луу гэж бодоод байна шүү дээ. Эквадор тэгээд гол ер нь алдахгүй байгаа юм байл л дээ. Тийм. Ганцхан асуудал товтлогчгүй. Энер Валенсиагаас өөр юм байхгүй. Тийм л юм да тий. Талбайн төвдөө, дундын шугамдаа сайн мөстэй, амар хойд шүү дээ. сайн тий. Тий. Инкапе өдөрч байна. Тэгээд сонгон шалгаруулалтан дээр бол гол аягүй цөөх алдсан. Ступниан. Герман ер нь хэр хол явах вэ? Герман их хол явахгүй бах. Ер нь 8. Асуу. Шүгийн 8. Бразил шиг юм уу? Одоо яг дэлхийн авраг болтлоос юу болох нь тийм ээ? Гол тоглож форм хадгалах ёстой тий. Тэгэл дэлхийн авраг дивжээс арай Би өөр одоо чинь Набри, Сане хоёрыг одоо бүр ингээд финал хүртэл явж байгаа гэж харахгүй л байна л да. тэгэлгүй байх бай. Мусиала энэ төр одоо формтой явж ирэх юм болов яах юм? Мусиала форм орж ирнэ шүү дээ. Тэгээд Манай Ultimate зүр дээр довтлно. Вирц. Тэгэл Вирц Вирц яах вэ? Карл байна. Хаалгач нь хүртэл тодорхойгүй шүү дээ. Павлович байна. Тэгээ ер нь одоо Кимих байна. гол юм чинь л хоёр жигүүр шүү дээ. Тэнгүү Сане Набри хоёроор одоо финал хүрч байгаа гэж бол би өөрөө Германы фэн шүү дээ. Өөрийнхөө багийг бол нэг Тэгэл асууж яахгүй. 8 л бол байгаа хол гэж. Тэр хоёр нэрэл финал руу ирэхгүй ш. Одоо магадгүй хин Карл цоорох үе дээ. Тийм ээ. Карл Ленарт. Цоороод тэгэл дөрөвтэй авчих юм зү. Дээтэл нөө. Дээтэл. Цагуудын манайхан бас анзаараарай. Ер нь тухайн нөгөө улсынхын цаг бүстэй одоо Эквадор 8-аас өглөө 8-аас Курасааватай тоглож байгаа гэдэг бол аль аль улсын хувьд тэндээ оройны 8 цаг байж ах жишээтэй ч гэдэг юм уу. За Котивар, Эквадор өглөө 7 тэр бол Эквадор зориулсан цаг байна. Герман Энэ Улаанбаатарын цагаар тий, цаг Улаанбаатарын үстэй тий. цагаар, тий. Тэр Улаанбаатарын цаг шүү дээ. ер нь бол хамгийн эрт тоглолт Улаанбаатарын хаар тэг цагаас тэгээ явсараад хамгийн сүүлийн тоглолт нь 12 цаг. 12 цагаас байсан тий. Австралийн түрүүний хэсгийн нэг тоглолт. Гэтэ тэг нэг гэсэн тоглолтууд цөөхөн 12 цагт гэн Өдрийн 12 цаг. өдрийн 10. Аа бүр маргааш нь уу? Цайны цагаар тоглолт болж Цайны цагаар дэлхийн аврал гэсэн. нэг бодлоо сонирхолтой шүү тий. Тэгээ ингээд бүтэн ингээд Зүгээр манайхан чаа дилийн аваргаар амралт мамралт авчихдээ ер нь ихэнх нь. Юу ч амралт аваад Биш шүү. Чи бол өөрөө тайлбарлаад байж шүү дээ. мэдхгүй та. Үтгэж шүү дээ ард түмэн чамааг Герман Курасаавтай анх удаага тоглож үзсэн. Котивартай түүхэндээ 2 дахь удаага тоглож үзсэн. Өмнө нь нөхөрсгөл хийж исэн байна. Эквадортой 3 дахь удаага тоглож үзсэн. 6 оны дэлхийн аваргаар 3 тэгдэжсэн. 13 онд нөхөрсөг хийгээд 4-2 хожиж байжээ. За F-сэг рүү хамтдаа шилжээ. F-сэгт За энэ эйгүү хэсэг байгаа даа. Нидерланд, Япон,
За тэгээд Украин, Швед, Польш, Албан дөрвийн аль нэг нь Тунис. Тунис л өөрөө ороод ирсэн байгаа шүү дээ. Япон бол Нидерландыг бас аваачиж мэдэн шүү аа. Яг би нөгөө нэг тэр плей-оффын дөрвөн багаас би бол Швед ороод ирчихлээ л гэж хараад байна. Хүн одоо ийм гоё боломж олж байгаа тэгэл. Украин уу? Швед ороод ирлээ. Украин шив дээр нэг нь ороод ирэх байх. Швед ороод ирж байгаа. Тэгээд яаж энэ хоёр чинь эхний шатнд хоорондоо. Тэгээ хоцсон нь Албан, Польш хоцсон. Тийм ээ. За гоё хэсэг юм. Япон маань Нидерландыг туугаал хэлж магадгүй. Польш бас гараад ирдэм болов. Энэ дөрвийн айлж гарч иж магадгүй ер нь. Хэлдий шүү яа. Албанч бас сагад бол нэгдэг явж магадгүй. Бас магадгүй тийм. Украинд бол боломж байхгүй бах уу би тэгж бодож байна. Хэцүү бах. За Нидерландууд шөнөөр хөлөн бүг үзэх ямар байдгийг мэдэрхэндээ. Тийм байна. Улаанбаатарын цагаар 7 гэдэг бол Амстердамд тий шөнө 11 цаг. нэг цаг. Яа тийм. 100 Тэгээ 6 цагийн зөрүүтэй юм ч тий. тийм цагийн үед тоолно гэсэн үг. За тэгээд цагууд нь бол ийм байгаа. Япон 7 цагаас тоглох гэж юм уу те тэр? Тий. Японд Токиод чинь 8 8 л гэсэн. 100 өглөө гоё шүү дээ 7 цагт тусаад үзэх. Сайхан өглөө соол. Нидерланд 74 78 2010 оны мөнгө медаль, Япон 8 дахь орж ирж байна. Харцсан цөөхөн. Ер нь сүүлд нэг 90-ад онд анх удаага орж ирж Юунаас хойш 98 оноос хойш байна. тасралтгүй. тий. Тасралтгүй орж. Шүгэ 16 хүрсэн хамгийн том. Шин Нидерланд Ювентус хоёрыг хамт дэмждэг хүн ер нь байдаг болов. Мангар олон мөнгө медальтай. Ювентус ч аврагуудын лигт хитэн мөнгө л 7 мөнгө. Эдгэр Дэвидс л байна да одоо Ювентус тоглож ирсэн том Нидерланд гэвэл те. Сүүлд яг Делигт очсон. За Делигтээр дамжиж гэж юу байх те. Эдгэр Дэвидсээр л дамжиж дэмжүүл те. Дэмжих да холбогдоод те. Байдаг бах уу? Яг байгаа хөө тийм мэдээж те. Цөөхөн баг. Одоо Нидерланд дэмждэг манай амраачтай баг нь Барса тий. За G-хэсгээр хамтаа шилжиж. G-хэсэгт Бельги, Египт, Иран, Шинэ Зеланд энд бол дөрвөн баг нь бол тодорхой байж байгаа. За тэгээд Бельги энэчнээсээ нэх амар бүгдийг хожиж мож гарч ирнэ. Тэгээ цаашаагаа нэг хол явахгүй тий. Нэг хамгийн сул Шинэ Зеланд л юм да энэ хэсэгт те. Ер нь Бельги бол энэ гурав бол юу яа? Хачин болгон. Тэгэнгүүтээ ч бол өөрөөсөө цаашаа гарч ирээд явдаг юм Бельги тий. Тэ. За Египт дөрөвдүгээр орж ирж байгаа 34 онд шүгийн 16. За 2018 онд хэсгийн шат. Иран 6 дахь орж ирж байна. Хэсгийн шатыг давж үзээгүй. Шинэ Зеланд 3 дахь орж ирж байгаа 82 2010 онд хэсгийн шатанд ялагдсан. Бельги 2018 оны хүртэл талтай. Египт ер нь тэгээд энэ жил ер нь гайгүй үзчих болов гэж би бодоод шүү дээ. одоо энэ салаах ер нь яг бол Салах дажгүй үзэн шүү дээ угаасаа. Салах Мармуш 2 давтахны гайгүй тоглогч байна. Тий байгаа. Үзүүрийнх нь ч байгаа. Шинэ Зеланд ч бас вүүд байгаа шүү дээ. Крис Вуд байгаа. 11 харуу тоглож ирсэн жоох хөвгтөөсөө. Одоо ингээд нэлээд том нас бие төрчээд одоо дахин орж ийн дэлхийн аваргаар 10 онд Шинэ Зеландаас бас юу яд юм а сюрприз тарьд юм а. Юу вэ гэхээр хэсэгтээ 3 тоглох 3 тэнцдэг. Нэг ч хожигдоо дэлхийн аваргад дуусгасан. Тэр хэсэгт нь Итали байсан. Итали нөө Шинэ Зеландтай тэнцээ сүүлийн тоглолтын дээр хожих даалгавартай ороод тэгээ Словакт хожигдоод Итали тухайд мултарж ийлээ. Марк Хам шиг мэт. Тий, Марк тэгжтэй. Роб Витек. Тий. Витек энтертэй. Нөгөө хин гол идэг шүү дээ. Владимир нь Александр нь Вайс нь. Тий. Хүү Вайс. Хүү Вайс гол. Тий. Манай Челси дэсэн шүү Тий. За G-хэсэг юм байна. H хэсэг рүү хамтаа шилжээ. H хэсэг тэргүүлэх тэмцээнд төрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа баг орсон. Буюу Испани шиг баг. Испани нэг удаагийн авраг Кабо Верде сайн байна л гэдэг юм да. За Кабо Верде зэрдэг. Тэр нээлтийн тоглолт юу болох вэ те? Испанч Коста-Рикаг нь 3 жилийн өмнө 7 нээлтсэн шүү дээ. Тэгсэн. Одоо Кабо Верде дүүн орж ирж нэмэх хэлхүүтэй гэсэн үг гэдэг шиг те. За Уругвай, Сауди Араб. Сауди Араб, Уругвай, Уругвай одоо манай Белса байгаа үстэй. Байгаа. Тэр сүүл 6 сарын 27-нд хэсгийн тэргүүний шийтгэндээ те. Уругвай тэгээд одоо нөгөө манай Суарес маань тоглох уу? Суарес чигшээгээсээ болцсон шүү дээ. Болцсон уу? Тоглохгүй байхад. Чигшээгээс бол болцсон. За тэгээ Кабо Верде, Сауди Араб Чансаны хувьд бол ойролцоо юм. Гэхдээ одоо яадаг юм бол доо. Кабо Верде ч бас нөгөө Африктай ч ойр, биеийн хүчний хувьд ч бол Сауди Арабуудаас илүү
хурдан ч байдаг байж Дутхгүй ч магадгүй тий. Яа, Сауди Арабч нэг Эрве Ренар гэдэг коуч байгаа юу? Тэр суглааны дараа нэг тэгсэн лээсэн. Ренар 22 онд Аргентин манай тожигдоод дөрүүлжсэн. Испани бас тэрийг бодолцсон гэсэн л. Ашигнж тий. За энэ хэсгээр ярьснах Сауди Арабыг ярьснах нэг зүгээр сонирхолтой байж байх юм болов уу гэж бодоод энэ фактыг харуулъя. Энэ бол хожигдлын хувьар тэргүүлэгчд гэсэн тийм статистик үзүүлэлт байгаа. За энэ нь ямар үзүүлэлт вэ гэхээр дэлхийн аврагт хамгийн багадаа 15 тоглолт хийсэн улсууд дотроос хамгийн өндөр хувьтай хожигддог хувийг Сауди Араб тэргүүлдэг юм байна. 19 тоглолт хийгээд 13-т нь хожигдсон 68.4%. За тэгээ араас нь Иран, Австрали, Болгар, Нигер, Тунис, Перу, бүгдээ Солонгос улс, Америк нэгдсэн улс, Шотланд гэдэг. Ер нь за Нигер, Болгараас бусд нь дэлхийн аврагт орж ирж байгаа улсууд байна шүү. Тэр Сауди Араб ер нь Аргентинаас өөр хожил байна уу? 94 он цэсгээс гарч ирсэн. Сауди Араб. Нэг за нэг хоцсон баг тий. Тий 94 он цэсгээс. Одоо энэ үлдсэн 6 найг бол тэгээ нэг 2 хожил 4 тэнцэн зээл гоё. магадгүй. Сауди Арабыг би нэг Оросуудад нэг айхтар хожигдохоор бүр айхаад 18 онд. тий. Үзсэн үгүй та. Хажуунаас нь үзсэн үгүй. Хажуунаас нь үзээгүй. Зурагтаар Гайхаад яагаад гэж муу тоглоо баг. тий бүр Орос бүр тим амар. Нийтийн тоглолтын дээр чи үлээ 5 6 0. Гот шүү дээ. Нийлээд тоглолт шүү. Германд бас нэг амар хожигдоод. Тэр 8. 5 тэг хаа баг. 5 тэг. Сүүл галуун чөлөө цогтоос. 14 он 18 онд бол 5 тэг, 2 онд бол 8 тэг очигдчихсэн. Манай Клоус хэтрик хийжсэн тий. Толоогоор электрик хийсэн шүү дээ. Тий. Манай энэ Тунис ч гэсэн бас Оростой дарахаар байхгүй шүү. Сичов өнтер голдоод 2002 онд. 2 онд 2 тэгээр дуусдаг шүү. Тэг тий. Гэтэ яг Тунис чинь өөр багтаа болохоор амар тоглож шүү. Шүлээ Орос, Тунис, Япон бэлэг дөрөв урдаг л. Тий. Ээжс дорт. Валарсан юм болт шүү. Тэр чинь тий ээжс Бэлэг сүлд унаж татаж батаад. тий. Ээжс Хашимотог Онопкаг үүсэхгүй бөө болоод. Тий. ээжс гэснээс юу юм бэ? Испани зүгээр л ярьж байгаа шүү. Испани дэлхийн аврагын түүхэнд 3 дахь удаага ээжсгэр орж байгаа гэнэ. 6 онд ээжсгээс гараад Францд шүүгээр 16 хожигдсон. 10 онд ээжсгт ороод төрүүлсэн байдаг юм байна. Испани, Уругвай улсууд хоорондоо дэлхийн аврагын түүхэнд 3 дахь удаага таарах гэж байна. 1950 онд Уругвай төрүүлдэг жил 2-2-оор тэнцсэн. Дараа нь 90 онд бас таарахад тэг ярьсад тэнцсэн. Ер нь нэг хожиж үзээгүй юм тий. Хоёр тэнцсэн улсууд. Хэсгийн тэргүүнээс үлийн дөрөгч хийдэг. Ийм хэсэг байгаа юм байна. Хэлбэртэй хоёр улс л одоо талбайд бөө хэрүүл оруулах уу. За Франц аврагууд. За Франц, Сенегал, за тэгээд Болив, Суринам, Ирак 3-ын аль нэг нь тэгээд Норвег орсон. Яа. Норвег орсон хэсэг ер нь эвгүй байх нь ойлгомжтой байсан. Тий эвгүйс тий. Энэ ер нь амар хэсэг үү. 3 дугаар хэсэг. Энэ аюу чанга хэсэг харагдаж байгаа. Тэр Чансаан 3 19 20 гэдэг бол бас нэлээд өндөр үзүүлэлт байхгүй юу? 40 50 руу 60 руу нэгж баг алга. Байхгүй харин тий. Тэр 3-ын нэг нь тийшээ байгаа. Болив тарай давуу тал байна. Болив ороод ирэх уу? Болив юу гинэ? Суринам Ирак. Суринам, Ирак. Тий. Суринам, Ирак нь хоорондоо тоглоод баг Боливтай байгаа байх шүү тий. Үгүй. Ирак нь хүлээж байгаа. Тийш тий. Чансаагаараа гэсэн шүү дээ. Ирак бас боломжгүй шүү дээ. Байна. Ганц тоглох юм шүү дээ. Манай Болив ч Өмнөд Америкийнхантайгаа тоглохоор чанга байгаа гэдэг болохоос наашаа орж ирэхээр бас алуулчихсан. Яг нөө Мексик тоглох болохоор боломжтой л гэж бодоод байна. Тийм үү. Болив ч бас сонь шүү те. Бразил, Аргентинд хожигддггүй ирнээсээ Европын баг магт Словак энтертэй тааруул идлүүл шүү. Гол нь уулан дээрээ тоглоно. Тэрнээс Уулан дээрээ тоглохдоо нөгөө масруулж байгаа ч шүү дээ гэдэг шиг. Европын Аз тоглол эвгүүлтэй. Тийм. Болив ч нэг гэрээсээ холдохоор чаддгүй юм тий. Сүүлийн тойрогч бол өндөр тоглолт тий. Норвег, Франц буюу Эмбапе, Хооландын дулааныг хэсгийн шидэнд харах Тэр 6 сарын 17 оны тоглолт бол 2002 оны нээлтийн тоглолт шүү дээ тий. Одоо Франц одоо хариугаа авах юм уу? Гэхдээ энийг ч бас ингэж яриад байна. Одоо нөгөө Францын шгшээд багтаж чадаагүй нөгөө нэг баахан ингээд залуучуудын шгшээд ингээд Франц тоглож ирсэн нь Сенегал руу очсон баахан гарууд байгаа юм биш үү? Тийм шүү дээ. Тэгээд Франц 2 дугаар дэлхийн аваргын түүхэнд нэг улс өөрсдийнхөө 2 дугаар багтаа тоглож байгаа анхны тохиолдол юм. Мексикт орсон. Манай Джексон Мексэн Булаа Диами байгаа шүү дээ. Тийм энд бол Сенегалч ерөөсөө Франц хүмүүс юм байна. Сенегал эвгүй шүү. Сенегал эвгүй. 2002 оны нээлтийн сайн тоглолт. байгаа тий. Папа Бадиоп. Яг тий. LHD талбайн төрөө дамжуулт өгөөл Камара өмсгөлөө газар шидчээ тойроод Камара гэж юм байна. Тэр үед ч өмсгөлөө сайхан дураараа тайлж болдог гэж. Папу Бодиоп талигч болц тий. Тэгсэн өрх юм тий. Тэгээд тэр Сенегалч гоё Сенегал шүү. Одоо тухай түүний багийн халах чинь тоглосон шүү. Тийм. Папа Бодиоп удаан тоглосон. Тэгээд 2 оны Сенегалийн багийн халах чинь хинч та одоо
Айлус хийсэн шүү дээ одоо Дасгалжуулагч наа тий. Тэгэл одоо түүх ярьж өгөхгүй л гэдэг тоглолтын өмнө нэг Симбод нэг түүх ярьж өгдөг шиг гаргаад Францд бол нэлээд үүсэх байхаа. Нийлэн тоглолтын дээр бол сандарган шүү. Сенегал дөрөвдүгээр орж ирж байгаа 2002 онд тэр жилээ гүйсэн шүгний 8 хүрээд юунд хожигддаг лээ тий одоо маш. Дайн илүү. Шүгний 8-д юунд хожигдтээ? Туркд хожигдтээ. Илхан Мансис хожлын гол тий. Дайныг явуулцдаг лөө шүгэ 16. Шүгэ 16 шивэдэг хождтээ. Тийм л. Нөгөө нэг Камара хожлын гол гэдэг. Камара шивэдэд 2 гол хийдэг тий. Тэгээд. За Франц яах юм? Франц явна шүү дээ. Хаашаа явах юм? Явна шүү дээ хизээс явах юм. Би бол MetLife зингэтгэд л байж их болоо даал гэж боддог. Ер нь бол одоо магадaltaй багуудын л нэг нь Франц. Одоо Франц байна. Испанийг би бас төрүүлэх магадaltaй гэж үзээд байгаа. Тэ? Франц байна. Англи байна. Гурван дэлхийн аварга дараалж финалцсан баг Бразилаас өрөөр байгаа лу. Герман байгаа. 82 86 90 оны. Тийм ээ тий. Тэгээ өөр байхгүй. Тэр юуны 60 70 оны Бразил 66 онд тасалдсан. 62 66 онд 58 62 төрүүлээ 66 дээр үнжээд 70 онд төрүүлсэн тий. Тэнд орсон бол 4 байх гэх Тийм тий. юу ярих гэж байлаа. Норвег 3 дахь л орж ирж байна. Норвег улс бол ингээд 98 оноос хойш анхудаа 98 онд шүгэ 16 хүрч ирсэн. Норвег Шотланд хоёр адилхан юм тий. Тийм байна. За J Scrum-тай шилжицгээе. J буюу одоо цомыг хамгаалагч Аргентин За бас төрүүлэх магадaltaй баг орж ирлээ. Ингээ Аускер эхэлсэн багууд л ороо харин явуулсан. цагаан дараалал явсан юм шиг болсон. Jordan Австрич сайн байгаа шүү. Австри эвгүй өөх. Алжир сайн байгаа. Аргентин. За манай Аргентинч одоо тэгтээ хэдийгээр төрүүлэх магадaltaй гэж ярьдаг боловч яг энэ Алжир Австритайгаа их эвгүй тоглодог шүү те. Яг цагаалгаар бас сонь тоглодог шүү те. Тэр нодлон нэг Сауди Арабид хожигддаг шиг те. Эвгүй шүү. Африкууд ингэсэн гинэ. Африкийн баг дэлхийн аваргад орж ирээд цомыг хамгаалж байгаа багууд байсан. Хожичод идэв шүү дээ. 6 тоглоо 3-т нь хожигдсон. Тий, хожичод идэв. Африкийн баг. Одоо саяны Сенегал Францын жишээ чи ярьж байгаа шүү Тий, дээ. тэр юуны 90 оны Аргентин Камеруны жишээ. Тэндээс ихэлсэн те. Аргентины 90 оны нээлтийн тоглолт нэр Камерун очижсэн. За тэгвэл тэгээ Алжир тожигдвол тэгэл төрүүлэх юм. Нэг тийм хүмүүсийн санаанд оромгүй үйл явдлыг манай Аргентинчууд хийд юм аа. Тэгэл нэг хэсгээс гардгийн те цаашаа. Нэг сенсацлж игвэл. Юу хоёр нэг хэсэгт орцсон. Австри Алжир хоёр нэг хэсэгт орцсон. Тийш. Нөгөө 82 онд Герман, Баруун Герман, Австри, Алжир гурав нэг хэсэгт тавьж ирдэг тоглолтоо. Сүүлийн тойрогт Алжир нь хүлээгээд чүүр сонжуургүй тоглолтоо. Тэгсэн чинь тий Герман болохоор нэг тэгэр хожчиход Герман Австритгаа хоёлаа гарах гэдэг. Тэгээд хоорондоо дамжуулцаад тэгээд Алжирийн фэнүүд талбараа мөнгө шийдээд Германы төлөмгийн тайлбарлагч нар биеийн тоглолтыг чинь тайлбарлахгүй өстой ёс зүйн гэдэг микрофон ашигтай гарч ирсэн. Тэр түүх. Австри Герман хоёрч одоо яалч байхгүй одоо тэгээд манай өөр Монгол Ар Монгол хоёр шиг л үстэй. Нэг л үндэстэй шүү дээ. Энэ бол Хоёр шиг те. Одоо н Орос Белорус гэдэг шиг. тий. За тийм тоглолтоо болох нэ гэж. За эн чинь дараагийнх нь үлээ K хэсэг ямар л хэсэг вэ? K буюу K хэсэг. К. За одоо бас төрүүлчих болов гэж одоо Ахын хэсэг шүү дээ. магадлал донд одоо бас байгаа баг үстэй. Тийм тэглгүй авах байлгүй байх уу? Тийм. баг явж байна. Ахын сүүлийн найдвар шүү дээ. Бас гайгүй залуучууд гайгүй шээ. Хүрээлцсэн байна. Мундаг залуучууд араас нь төрөө гараад ирчихээс үзэн шүү Португал тий. Яг одоо 2006 4 оны Евро 6 он тэр чинь бас яг л энэ шиг байсан юм л да. Тийм ээ тийм. Одоо бэлхчихсэн тэгсэр нэ болоогүй. Сонин. За Узбекистан анх удаа орж ирж байна. Колумб сайн ирүүд. Одоо Валдарамагийн нутаг. За сүүлд одоо манай Хамас Родригесийн Тэгдэг тий. Одоо Луис Фалкао Диазын яг гэж. үеийн үед нэг одтой байдгаа Колумб ер нь да. Шүгийн 8 2014 онд хүрээд Бразилд Тэгсэн 2-1-ээр хожигдчихсэн тий. Энэ Колумб бас шуган дээр магадгүй шүү. Байж байгаа шүү дээ одоо. Хамс байгаа шүү дээ. Байлгүй байх. Сонгон шалгаруулалтын дээр голын дамжуулалтаар бараг тэр үүссэн. клубгүй хэрнээ шгшээдээ тоглоод байгаа. Шиг нь шүү дээ. Хамас ч одоо яалчгүй нөгөө Үлгэр ярьж өгсөн. Хамасын тэр нөгөө одоо юу гэдэг одоо найруулгын одоо ухаан нэрхтэй байгаа тийм. Колумбод. За Узбекистан анх удаа мөн ч олон жил үүдэн дээрээ буцсан да Узбекистан. Одоо энэ нь удаа орсон. Орчих гол идэг тийм. Яаж чаддгүй. За тэгээд Шинэ Каледон, Ямайк хоёрын хоцсон нь Арслан Конг дээр очиод тоглоно. Тэгээд Арслан Конг орох нь эсвэл энэ хоёрын хоцсон орох нь. За Ямайк бол Каледоныгоо бол нэлээд олон голоор очих уу. Арслан Конг орно уу? Арслан Конг шүү дээ.
Орно. Манай Арслан Конгч бас нөгөө нэг юм уу ихтэй юу штэ. Авилга бас ихтэй шүү дээ бас. Гэхдээ ерөөсө Францаар ярьдаг. Тий. Одоо хамгийн том улс. Арслан Конг тий. Францаас гадна уу? Францын гадуур байгаа Францаар ярьдаг. Тий, хамгийн том улс. Тэр одоо юу н нийслэл хот Киншасан мөн адил Парисын дараагаар орох дэлхий дээр Францаар ярьдаг хамгийн том хоёр дахь хот. Бас л нэг юуны одоо Францын дүү баг гэдэг шиг л баахан хүмүүс нэг байгаа шүү дээ. Одоо энэ дээр Конгогийн бүрэлдэхүүнд харах Хүн амжигс асар их үстэй. тий. Одоо юуны Францын Лиг 1, тэгээ Францын хөлбөмбөгийн пирамид тоглодог. Тэгээ Европын лигүүдээр тоглодог тоглогчдоос үндсэн бүрэлдэхүүн бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр бол бас хүчтэй бүрэлдэхүүн орж ирж байгаа гэсэн. Борн Одоо юм уу одоо ингээд харж харж юм байгаа. билээ. Виса чин Конго. Одоо ингээд Виса Конг Ньюкасл тэгээ өнгөрсөн юуны одоо Брентфорд Виса шүү дээ. Премьер лиг 20 гол хийдэг тоглогч Бээжин гэдэг чинь л тий. Бас хүчийг илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй. Тэр бол бас тэгэхээр орчих واخа. Семено ч хаанах лээ. Семенио юу? Семено шүү. Арай өөр. Буркина Фасо болов. Гуаркин юу вэ? Уу гайгүй мэддэг л болсон Ган үстэй. За харъя. За дараагийн хэсгийг харж захтай харж. Ээл хэсэг буюу сүүлийн хэсэг байна. Англи, Хорват, Ган, Панам. Ямар богинохон нэртэй болсон тий. Панамын ч сая юу вэ? 30 үү? Арай амир гуз. Гэхдээ би наад чи хараад гайхаа. Дабл чек хийспиц. Юу ахаа зүгээр олон тоглолт хийгээд ингээд нөгөө нэг оноо нөгөө нэг хиймлэр цуглуулаад 30 таа байх. Үгүй яалаа гэж дээ. Болтоо. Би хараад одоо манай Марселийн арын баруун хамгаалт чинь Панам шүү дээ. Харин тий. Үгүй чи Панамууд айгүй их байгаа. Ганц нэг л юм нөхдөд Европоор. Тэгээд би Ганыг 72-т би бүр 2 3 дахиж хараа. За. Ган одоо Семено Ган баха. Өөр Ган ч одоо ер нь За Англи, Хорват хоёр бүр нээлтийн тоглолтод таарах юм шүү дээ. Тий. Англи Хорват 2. Ган, Семеньо Ган. за тийм баха. Тэр хавцаал Хорватыгаа барах уу? барахгүй шүү дээ. Тийм итгэлтэйгэр. Айгүй ер нь бол сайхан тэнцэл эхэлнэ. Тэгээ нөгөө хоёр хожоол тэгэл цаашаа Дих баг. Англи бол. Яг Хорватыгаа бол элбэг дараад унч чадахгүй шүү дээ бас яг цагаад талахаар. Тий. Хорват ч бас тэгж даруулдаг ч баг биш. Тий, манай Хорват ч дэлхийн оргоор тэгэл үзэн штэ. Энэ Тэгээ одоо ер нь гэхдээ баг ингээ бичигдсэн байгаараа авчихсан. энэ Чансаны ихний арт байгаа хоёр баг Өш эвгүй шүү манай англи чинь цагаад талахаар хамгийн сүүл тэр Панам дээр хожиж иж цаашаа гарна гэсэн зогсож иж бас мэтгэл. Яана хоёр тэнцсэн сүүлээ 3 дахь тоглолт тэнцсэн үү? Байж бас бас жоохон дуйлантай гарч ирдэг манай англи. Тэгээ цаашаа явна. Бас төрүүлэх одоо Энэ бас магадгүй. эвгүй хэсэг байлээ. нэрээ хоёр тэнцсэн байж үстэ баларсан юм. Сүүлийн тоглолт биш зүгээр амиа тавих юм биш Нэг те. Словент заавал хожиж иж 10 оны дэлхийн орго. Тий. Мөөрх юм уу тэри мэри нөгөө нэг зүлгэн дээр ингэж гусаж унж мөргөж хамгаал замгааж яг хийсгээ гардаг те. Словент бас хожигдч өгдөг бүр. Үгүй Слож тэнцүүлчих гэсэн байхгүй. Тэнцүүлэх мөн Слоны өөрөө гарчих гээд байдаг. Англи нөгөө тэнийг тэгэр хожиж бүрстэ амиа тавьж гэсэн. Арай гэж хожигддаг шүү. Бас нэг тоогоог нэг арай гэж хожиж гарч ирдэг үстэй. 6. Тэрнэдэ та боо. Биш ээ. Тэрнээдээ топогоог Арай гэж хождог. Кенвен Джонсын Тий. манай White York. Краус нэг мөргөдөг Тий, үлээ. тий. Бекмийн дамжуул. 80 минут мөрөгдөө. Тий. Яг цагаад талахаар хожигддаг те. Юун дээр Яг. Англи ерөөсөө Европын улсуудтайгаа дэлхийн аваргууд дээр сүүлийн 8 тоглолтоос 6-д нь хожигдсон байна. Европуудтайгаа ер нь бол нэг тийм барьцуул таарахгүй яваад байгаа юм цуглалтай. За ингээд 12 хэсэг иймэрхүү байдлаар хуваагдлаа. Тэгээд түрүүлсэнчлэн төв хоорондын плей-офф буюу одоо саяны Шинэ Каледон, Ямайк, Арцсан Конг, за тэгээд нөгөө Боливи, Суринам, Ирак гэсэн тоглолтууд бол эх жилийн 3 сард бүх тоглолтууд нь Мексикт цуглаж байгаа тоглолцох нь. Юунууд нь болохоор Европын нь болохоор яг Европынхоо өөр өөрсдийн улсууд ихтэй урдаа бичигдсэн улсуудад ганцхан тоглолтоор асуудлыг шийдээд 3 сард бас зэрэгцээд явна. Тэгээд эх жилийн 3 сарын 31 гэхэд бид 42 баг дээр нэмээ 6 баг нэмж аваад тэгээд дэлхийн аваргын 48 баг бол тодорхой болох нэ. За эхний хэсгээ өндөрлүүлье. 17 дахь дугаар үргэлжлэж байна. Хэсэг хугацаанд завсарлаад бид эргээд эрэхтэй өнгөрсөн 7 хоногт Англи Премьер лигийн 2 тойргийн тоглолт болсон. Эдгээр тоглолтуудын талаар үргэлжлүүлэн ярих болно. Нэвтрүүлгийн маань 2 дахь хэсэг эхэлж байна. 17 дахь дугаар үргэлжлэж байгаа. За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand ажиллаж байна. За 2 дугаар хэсгээр Английн Премьер лигийн өнгөрсөн 7 хоногт болсон 2 тойргийг базаад
товчлоод багтаагаад ирнэ. Эхлээд 7-1-ийн дундуур болсон шороо шиг олон голтой юм доолтыг тань хэлээ үзнэ. Энэ бол Фулхэм Манчестер Ситигийн доолт. Лондон болоо. Эрлинг Холланд Премьер Лигийн 100 дахь голоо хийж байгаа юм нэ. Хэдэн тоглолт хүлээчлээ тий. Нэг 3 тоглолт үлээсэн. Ой. Цүм ав. Сити эхний үеэс эхлээл Уг нь бол Цүм авсан Сити дөө. илт илүү хэлсэн тий. оо тий. Тэгээд Фулхэмийн талбай гэдэг бол уг нь айгүй чанга байсан. Тий. Тэгсэн чи одоо энэ Сити нөгөө юуг нь онгоолгоо ачна гэдэг шиг. Тэ? Үүд шүтийн цүм цөхөн идэх шиг юм ороод ирсэн. Фоуд 8 байна тий. Фууд янз юм байна. Хүмүүс фантази Нөгөө дааваад. үлрэлийн шилдэг болдог үлэр шиг л биш сүүлийн тий. Яа. За ингээд эхний үед дуусч яхад мөргөж хийсэн. Хомбож мөргөж. Эмил Смит рүү 3-1 болгосон. Экс Арсенал. Оо ярд. Арсеналын 10 дугаартай байсан гэдэг байгаа маа. За ингээд 2 дугаар эхлээд удаагүй дөнгөж 2 дугаар эхлээл за нэг юм өрх юм. Стан харийн зайгаар баг гэдэг болчих тий. 48 санагч шүү. Тэгээ 4-1. Ингээд 4-1. За бас болоогүй. За ингээд дөнгөж энэ 51 байгаа ах шүү. За ингээд 5-1 болсон. Тоггүй. За Сандербергт ойлгоод хий. тий. Энэ залуу Бельгийн энэ жилийн дэлхийн аварт бас гоё тий. Тий. Байна. За ингээд дууслаа да гэжсэн. Гэсэн чи харин нэг юм өрхөн болж хэлсэн Одоо шүү. Фулхэм ээлж. Оо. Тэр хаалганы тэр Юу би юу. хорн баг. Бас Экс Арсенал. Экс Арсенал. Энэ гэтээ Европи яг үнэхээр яг том багт очихгүй. Энэ том багт байвал байхаар тоглож байна. Харин тий. Бас Лондонд байх туртай юм билээ л дээ. Тийм үү? Тий. Бас Европи бол нэр Само Чуквиз байвал байж хаар байна. Тэ? Тий. За Чуквиз. Чуами 72 дээр Миланаас бүр ирсэн үү зээлүү? бүр чухал. Яаж юм бэ? За ингээд 5-4 болсон. нэг илүү сонин зүгт. Вириал тогтоон чи Реал Миал эсрэг гол дуусах гайг байсан аа. Гоё болсон. Гэтэ харьяал нь Миланд байгаа хаа бид гэж боддог. Магадгүй. Вириалаас ол явцсан л та. Ингээ бүр 5-5 болгонгоо алдсан шүү. Яа, Энэ Энэ харахгүй болцсон юу? болов. Харин тий. Ингээд Маркос Силвагийн баг бол эвгүй байгаа гэдгийг харуулад за тэгээд энэ задгай тоглолтноос угаасаа Гвардиолагийн багийг ерөнхийдөө бас нэг тийм юу ачлаа тий. тарайн таниулаад гэж. Айцын энэс хойш одоо ер нь дажгуулсан шүү. Нэг сошиал нэг л тоглосон л. Ер нь л дайжгүй л энэ тийм. Тий. Дайжгүй. Энийний өмнө ч бас Лидсийг нэг чүү айдсан шүү дээ. Сүүлд бол Сандерлендийг бол тэгэл нөгөө Тэн дээр ер нь айгуу гоё 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 тийм болсон байна. нөгөө юу хин шиг те батарейтай аврах шиг. Ситиний хамгаалтууд ер нь нэг жоохон хүмүүсний бэртээд ээлжлээдсэн үгүй юу? Бид нар л анзаараагүй болохоос. Тэг жоохон Тэг нэг нэгээрээ ээлжлээд байгаа тий. Тий. Одоо яг ингээд хүмүүс нэг айгуу ирж явах шиг Ирж чинь. Ялангуяа төвийн хамгаалтан дээр яг хоёр жигүүрт нэг Орайли Матиш Нүниш хоёр бол нэг солигдохгүй. Төвдөө бол бас яг харьцангуй байгаа. Рубен Диаш хин хоёр. Гордиал. Йошка Гвардиол хоёр бол яг л гараад байна. Яг ганц нэг ээлж тохиолдол биш. Хоёр захтаа бол хоёр өрнө. Нүниш хоёр байгаа тий. Оврайли хоёр байгаа. Энэ жил Арсенал Сити хоёрын нэг нь л ер нь бол цом өрөх болов гэсэн магадaltaй харагдаж байна тий одоогийн байдлаар. Тий. Тэгвэл 9 сар марч өөр өсөн шүү дээ. Ливерпул өөр юу байлаа. Ливерпул чинь 5 тойрог дараад авчихсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд юм өөрчлөгдөөл яваад байна тий. Энэ тоглолт яг бол би нөгөө олон гол орсон 9 гол орсон гэдэг утгаараа тэгээд бас хид хідэн сонирхолтой юмуд гарч ирлээ. За эхнээс нь дурдаад та нэг гайхуулаад. За тэгээ гайхъя. За гайхаад өгөрөө. 2025 он гарснаас хойш Манчестер Сити ёо гэж. Йоо. 2025 он гарснаас хойш Манчестер Сити анх удаага 3 тоглолт дараалж гол оллоо гинэ. Энд гол алдгүй гэж. За. Энэ бүр гайхалтай. Эрлинг Холланд хүний талбай дээр Премьер Лигт айлын талбайд очиод 2 жилийн дараа анх удаа отон тоглолтын тог өргүүлжээ. Оо. Ерөөс отонд орохгүй байсан байна. Тэр угаасаа гүйлтийн хэдүүлээ бас нэг ярьж ирсэн. Ер нь их ордгоо сайн гүдэг гээд. Отонгүй гүдэг гээд. Тэгсэн 2 жилийн дараа отонд орсон байх шүү. 23 оны 8 сард отонд орчихсон юм байна. За Фулхэм 21-т гол сэлгээр орж ирсэн тоглогчд нь нийлээд 21 гол нөлөөлөлд оруулчихлаа. Энэ зөвхөн үлрэл Зөвхөн 21 өөр тоглогч. биш өнгөрсөн өдрөл хэлснээс хойш. 21 өөр тоглогч. 21 гол. Аа. Тоглогч нь бол адилхан. Сэлгээгээр орж ирээд. Хин хийгээд энэ сэлгээнээс Сесин. Одоо тэгэл янз. сая одоо Чуквиз Чуквиз хоёр байна. хоёр Чуквиз ирчих шиг байна. Тэрээс ёо би Эмил Смит хоёрч гараа штт.
Тий. Эмил Смит өнгөрсөн өдрөл бол янз бүр байна. Сэлгээгээрийнхээ голоор бол бүх агуудыг Фулхэм дэргүүлж байна. За 9 голтой холбоотой. Талбай дээрээ 4 гол хийсээр нь хожигдсон тохиолдол Премьер лигийн түүхэнд дөрөвдөнд байна. Саяны хол дөрөвдөх тохиолдол нь энэний өмнөх нь 2016 онд Норвич талбай дээр Ливерпулд 5-4-ээр хожигдсон. 2004 онд Тоттенхэм White Hart Lane дээр Арсенал 5-4-ээр хожигдсон. 94 онд Норвич Саутгемптон 5-4-ээр хожигдсон. Норвич 2 удаа идэв шүү дээ. Тийм байна. Норвич ч бас Ливерпулийн алган 4-ийг хийжээ. Хийсэн. Тэр чинь нөгөө Клоп гүүгээд шилээ хуглуулдаг бараг тоглолт баг шүү. Нөгөө баярх нь баярлаад ингээд тэрч авахтаа шилийг тоглолцдог. За Тэр хэдэн он 10 16. Клопын баг ихний өдрөл юм биш үү? Тийм биш үү? За тэгээд дахиад өөр одоо ингээд статистик бол янз янзаар ингээд сонирхолтой байдлаар гаргаж байна. Тоглолтын сүүлийн 3 гоолыг хийсэн хэрнээ хожигдсон тохиолдол гэж байна. Бас. Саудаас 5-1-ээр байж байгаа 5-4 болоод Тэр ч бас нэрээ хууралтаа тий. сүүлийн 3 хийсээр нь хожигдсон. Хэд вэ? Саяны тохиолдол бол Премьер лигийн дүүгүүд 6 дахь нь байжээ. Оо бас. За 20 онд Астон Вилла Саутгемптоны эсрэг сүүлийн 3 нэгэд хожигдсон. За тэрний өмнө Болтон за ингээд харахаар 9 оны 4 сард Болтон Челсиг аалганд 3 гоолын төгсгөлийн 3 гоолыг нэгэд хожигдсон юм шиг байна. Бас одоо 4-1 л явж байсан юм 4-3 5-3 л. 4-0 мөл явж байсан байх та тий. Бусдаар нэг том багуудын нэрс бол алга дандаа нөгөө дундаж өгөөд. Премьер лигт ер нь 5-5 гэсэн тэнцээ байна уу? Байгаа шүү. Нөгөө хин West Brom Manchester Тийм тий. Сэр Алексын сүүлийн сүүлийн тоглолт. 5-5. Lukaku хэтрик хийдэг. Лукаку хэдэг. Тий. 13 оны 5 4-4 сарын тий. тоглолт. Тий. 4-4 бол байгаа. 4-4 бол Arsenal Newcastle Newcastle тоглолт байна тий. Тэр чинь бүр 4-0-оос 4 Тий, шүү дээ. 4 тэгээс. Нэг хаалганд 8 ордог шүү. Тий. Үйс Барьж хэлээд үү? Тий. За, гих мэтлэн иймэрхүү зүйлс байна. Сити харин Пеп Гвардиола ирээд 5 гол хийж байгаа. Энэ бол түүний баг нь 5 гол хийж байгаа 41 дэх тохиолдол. 356 тоглолтоос 41 Хааланд 5 ба түүнээс дэш гол. ерөөс отонд ордог юм байна тий. Ингээд Арсен Венгертэй энэ тоогоор тэнцэж байгаа. Оо. Арсен Венгерийн 828. Одоо Сэр Алекс Фергюсон 44-тэй байгаа. Энийг бол ер нь нэвтчихээр лээ. Тийм. Одоо сайн нэг бодол төрлөө л дөө. Хааландыг Барсатай л тоглоулаа. тэгвэл яа гэж. Цалингийн тоглохгүй юу? За Хааланд Ястон Хааландыг хэдүүлээ сая бол 100 гол байсан. Голын босхийг яаж давж ийнэ? 20 голын босхийг 14 тоглолтод давсан гэсэн үг. 30-ыг 27 тоглолтод давсан гэсэн. За ингэж явсаар байгаа дандаа тоглолтод бага яваадсан чи. 100-г 111 дээр давлаа. Йоо, Премьер лигийн 100 гол гэдэг чи ёо. Хааланд гэхдээ ингээд сонио яг ингээд ирсэн цагаасаа л одоо чинь удирдлийн нэг 5 эхний 10 тоглолт ялангуяа эхний хагасд бол шороо шиг хийдэг. Тэгээд хавар аяг цөөн хийдэг. Тий. Өнгөрсөн өдрөл бас тэгсэн шүү дээ. Одоо энэ хавар яах юм бэ? Нодлонгийн нэг намар 9 сард ч бүр ингээд 3 тоглолт дараалал хийдэг бид нар хийж л. Тий яа. Тий. Нэг нь аваад имлэх баг шүү. Бөмбөг гэртээ бөмбөг багтгаа байлаа. Тий. Амар болж ялаа. За бас үнэхээр мондөг байна. Одоо Хааланд, Мбаппе хоёр л одоо Месси, Роналдо хоёроос хойш дэлхийн хөлбөмбөгийг одоо чимжин штэ. За Алан Ширер 124 тоглолтод 100 хийжсэн рекордыг эвдлээ. 100 голын босгод авсан 35 дахь тоглогч Премьер лигт боллоо гэх мэтлэн. Хаалан ширээр рекорд хэвтчих тий. Юу ярих вэ? Гахалтай байна. 14-р тойргийн буюу 7-ны дундуур ажлын өдрүүдээр болсон тоглолтууд явагдав. Харахаас Борнмут Эвертон тавилсан. Пулхэм. Ньюкасл Тоттенхэм 2-2-оор дуусчээ. Ньюкасл талбай. Тэрнэстэй амар тоглолт болсон бай тээ. За Арсенал 2-1-ээр Брентфордыг сте амархан хоцсон байна. Мерино гол хийлээ энэ дэр. Тийм баг. За Астон Вилла ч хожигдлгүй цуврал нь үргэлжлээд. Брайтонтай 4-3 амар. Ноттингем ажилласан. За тэр Лидсийн талбайд Эллендер үдэд юу болж байгаа юм бэ? Тэндстэй амар хожигдсон. Манайхан чинь нэг тийм нэлийн их тийм сэлгээний тоглогч гаргацчих. Яагаад гэсэн чинь амраахгүй бол 2 оноо тоглоод байгаа юм чи гэж л ярьж илээ. Манайстай. 2 оноо тоглож байгаа юм чи яаж энэ хүмүүсийг дахиад тоглуулах? Хийдс бол ер нь юу үлдээ бас. Сая Сититэй тоглоод галаас арчлаа л да. Одоо тэгээ хэдүүлээ Лидсийн тоглолтыг дахиад дөрөв ярина. За тэгээд Ливерпулийн талбай дээр Сандерленд тэнцсэн. Манчестер Юнайтед харин би Вест Хэмийг удаа хожиж болов гэж бодсон шүү гэнэ. Гэтлүүгүй юм байл. Тэр тэгсэн. Хожижсэн шүү ер нь. Хожоод дуусчихсан Вест Хэм сүлт хийчихэн л. Тинт тэгстэй.
West Ham бас хорлонтой он авсан шүү. Тий. Дэвид Нуно Мойс Эспирэнтэ Сантогийн баг тэгдэм дөө бас уяа штэ. Мойс Эвертондоо эргээд ирснээсээ хойш хүний талбайд 8 дахь хожиж байна. Энэ үзүүлэлтээр Арсеналтай тэнцүү явж байгаа. Ер нь бол хүн аль талбайд хамгийн сайн. Дьюсбери хоол 2 тоглолт дараалан голдчихвол да. Энд дээр хийсэн үү те? Борнмут дээр. Дьюсбери хоол 2 тоглолт дараалан голдчих шүү. За дараагийн амаргүй штэ тий. Дараагийн тойрог нөө. тий дараагийн тойрог. Дараагийн тойрог амралтын өдөр дээр басан Сайн тоглолтоос болсон тойрог. Вилла парк руу ирцгээе. За тэгээс шууд харуулт юм чи. Гой тий. За энэ кэш Хийгээд ирсэн бүү. хин хамгаалж ирсэн байсан. Бифт явчихсан. Эбрэшээс хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Энд юу хийх гээд ирсэн юм аа. Астон Вилла. За энэ нэг хийгээд л нэг сэрхэндээ гэж ирсэн чинь тэр. Кэш 3 дахь гол хийж шүү. Энэ голтой үлрэлээ. Энэ үлрэл энэ тоглолтод энэс өмнө хийх гээд ирсэн юм аа. За ингээ 2 дугаар ихлэ харин нэг сэргсэн прессингийг ачаад тооны хэлцүүлсэн. Рекорд ятч юм шүү. Тросоор голцсон тохиолдолд Хожигддаггүй юу? тэгсэн хожигдчих. Тэгсэн сайн болчихсон тий. Тросаар тэгээд нэрээ буцаа суудсан. Харин тий буцаага суулгасан харин тий. Тэр гэсэн юм. За ингээд Астон Виллагийн сөрөг тоглохоор аюултай байсан. За нэг ингээ Ер нь бол цаг дуусаад байгаа тий. дуус дөгч байна. Гэж байгаа тий. Рая нэг 2 момент таасан. За энэ гойцгол тус. амар згсэн шүү. Одигор гэнтээсээ сайн мэдээсэн. Сайн. За. За Дональд Малин. Бас боломж үүсгэх нь эндээс. Тий. За инглээ. Гэтэ хит хитэн боломж алдсан За шүү. энэ пижигнлээ. 2 цохоод баг. Тий одоо бужигнаан дундаас Ингээ буцаа босоод ирсэн чи яг өмнө бөмбөг. ай ингээл цаг дуусч байгаа. Уг нь Эмилиано Буэндэ бол газар унтсан суучгаад тоглолт хараадсан шүү дээ. Тэгжээснээ заагаа босоод ирсэн чи яг өмнө. Энэ дэр Мартин Одигарын байрлалыг хараарай. Тэр 11 цэглээ 2 3 алах хэрэгтэй байхгүй. Зангаад байна. Тий. Ингээл алхацсан байсан бол энэ гол орохгүй гэдэг ч юм те. Яг нарийн деталинууд бол бэлээ байлээ. Тэгээ Астон Вилла гээ мундаг тогссон. Энэ бол Хэдэн тоглолт дараалал очиж байгаа юм бэ? За ярина. сүүлийн 10 тоглолт 9 очичлоо. Тэгсэн. Ганц Ливерпул тожигдсон. Сүүлийн 5 тоглолт дараалал тожлоо. Шууд 5 тоглолтонд хожиж чадаагүй баг шүү дээ. Тий. Астон Виллагийн форм байж байгаа. 10 тоглолт дотор ганцхан Ливерпул тожигдсон. Бус тоглолтууд дээр бүгд Тэр дунд нь Tottenham City хоёр дараалал байж байгаа шүү дээ. байж байгаа. Амар байгаа Астон Вилла. Одоо чи ээлж зөөлөөс Арсенал бол энэ бүх гайг байсан бүх хагуудыг очиж байгаа. За Ливерпулийг за гайг байснаас асчлаа гэж боддог тийм ээ. Сити сайн байгаа. Фулэм бол бас дэжгүй байгаа тий. За Брайтон бол сайн байгаа. За ингээд сая Арсеналыг очиж байна. Ямар азаргаараа Челси энэ үед байгаагүй. Одоо ингэж байгаад нэг Астон Виллаг нэг унах үед нь манайх таарнаа гэсэн. Вилла түүхэндээ 1919 онд л юм амжилт үзүүлчихсэн. Энд Ливерпулийг тэр дунд хожигдсан байсан бол юу гэж 10 дараа Харин тийм шүү. Ливерпул ч одоо энээсээ бусд нь хожигдсан байгаа шүү баг. энэс бус нь хожоогүй байгаа. Сүүлийн 5 тий. бид нэг 2 дугаарыг өмнө ярьжсэн шүү дээ. Ливерпул 7 тоглолтоос 6 хожигдсон. Астон Вилла. Гэтэ яг Ливерпул 6 хожигдсон. Ливерпул яг энэ Астон Виллаг хождог дээрний чинь өмнө Реалыг хожиж байгаа шүү дээ. Тий. Тий. Яг тэр авд нэг гой буцаа сэргижсэн байхгүй. Тэгээ буцаа амтсан юм. Тэгс тий. Сэтгэл зүйтэй холбоотой л да. Одоо бол бүр унах шинжтэй байна. Манай Салах хин хоёр чинь хоорондоо хэвлэлээр бүр ингээд Яг зөв. хэвлэлээр ингээд эхэллээ. Одоо эн чинь ер нь мууны тохиош улмал. Хувц солих хөрөнөөс халиад хэвлэл рүү шилж нэгдэг бол Дараагийн төвшөнд гарч А ирдэг. тэр хэдүүл ярина. Бити төрүүлж ирээ те. Вилла Арсенал хоёр. Тэгээд Астон Вилла үнэхээр мундаг байна. Би сая ингээд саний тоглолтыг анзаарч байхад бол Морган Рожерс бол яг дараагийн төвшөндөө бол гарцсан байна. Одоо нөө Беллингемийг суулгаад байгаа шүү дээ. Английн шигшээд тэгвч одоо тийм нөхцөлтэй юм байна гэж одоо харагдаж байна. Тэр нөгөө сүүлд нөгөө Астон Вилла Буэндагийн гол орсон чинь танайхан бүгдээр амар харамсдаг нь тэр юуних гэлээ. Гэхдээ сүүлийн тоглохоогоор он алдчихлаа л гэдэг жбайгаа юм байна. Тэрнээс биш өдрөл яагаад ч шүү дээ. Болоогүй. газар шааж аваад л. Тийм эцсийн мөчөд яг цомоо алдчихж байгаа юм шиг болсон нөгөө. Тэр нэг бас хожигдоогүй цуврал явуулсан юм байна. 10 идчихлээ болцсон. Тий. Тэр нь 18. тий тэр нь ингээд зогсож байгаа. Мексик бас гол алдахгүй сурал явж ирсэн тий. Одоо өөр суврал юм байна. Одоо ингээд сурлууд мах хэлснээр эхлэх гэж байна. Астон Вилла дээр тэгээд эхний 5 тойрог хожоогүй, эхний 4 тоглолтын дээр бүр гол хийж чадаагүй байсан баг одоо бүр ингээд аврагын өрсөлдөөнд ороод ирсэн юм чинь. Гэтэ яг ихний 4 тоглолт Астон Виллач харахад бол илүү л тоглоодсэн л та. Тэгээд нэг ийм азгүй байдлаар Гүй тэгээд олигтой цохихгүйсэн. Гэхдээ одоо энэ Астон Вилла бас төрүүлчих үү дээ гэдэг шиг тий. Одоо 16 оны Лестерийн бүрэлдэхүүнийг харахад бол
16-ны Лестерийн бүрэлдэхүүнийг одоогийн Астон Виллагийн бүрэлдэхүүнтэй харьцуулахад бол одоогийн Астон Виллагийн бүрэлдэхүүн илүү байгаа байхгүй. Одоо яг энэ ирчээр явах юм бол тэгэл яг одоо Сити Арсенал хоёр хэрэг зэрэг хоорондоо зодтолтоос шалтгаалж байна. Тэр хоёр хэрэг зэрэг оноо алдахаас хамаарна гэсэн. Энэ хоёр ингээл оноо алдуулах багууд байна шүү дээ. Жишээлхэд одоо Тоттенхэм байж, Манчестер сэрэгцсэн байна. Ливерпул маань байнгын байхгүй. Тэгээд Челси ч байж байгаа. Тийм үстэй. Одоо тэгэл ингээл Кристал Палас ч байна. Тэгээ одоо энэ Борнмут байна. Гэхдээ оноо алдуулах боломжгүй нэг л баг байгаа шүү дээ. Ньюкасл байна. Нэг л баг. Wolverhampton баг оноо алдуулах. Тэр баг одоо дараагийн тойрогт танах үстэй. Бус нь бол эвгүй. Яста батны хожил. 3 оноо халаасан гэдэг шиг. Бус нь бол хэцүү шүү тий. Wolverhampton-аас бус нь бол Wolverhampton бол ер нь баг эргэжил чемпионшипийнхээ одоо юм уу гэлтгэлдээ гарч ирсэн дэрх үү? Яг л тийм болч тий. Буйндя чинь Макандо тасханаас ирлээ. Тэр Макондо тасхны буйндаа биш энэ ч одоо өөр буйнд. Үгүй одоо дээшгээ хөвөл байгаа байлаа. Тэдний удмынх юм болов. Тэдний удмынх байж магадгүй шүү. За Астон Виллагийн форум ингэсэн. За энэ тоглолтын дээр бол Астон Вилла үнэхээр толгойн хувьд, чанарын хувьд ч тэр аюултай баг нь байж чадсан. Айлен дээр өдрөө шилж энэ бол Лидс Ливерпулийн тоглолт байна. За Лидстэй 2 мондыг тоглолт хийсэн тий. Челси Ливерпул гэдэг 3 дараалал толсон. Тийм гурвуулгангаас нь бол оноо авах тун төгсөн. Ситигээс оноо авсан байсан бол энэ чинь хэрв аргийн багийн хийдэггүй юм хийх байлаа. Энэ чинь нэг Япон залуу ирчээд байгаа юм байна шүү дээ. Танака. За ингээ хамгаалтандаа нэг партлсан. Тэрийг за энэ залуу чинь яг нарийн яриул Исакаас илүү байгаа тань үгүй юу? Исак Гакпо аль алаас нь илүү байна. Гэхдээ Гакпо ямар хамаатай байх юм. Зүгээр Исак ч бол яг довтлогчийн байрлал л дээ. Тэгээ өөрөөс нь хамаагүй үнэтэй ирсэн хүн шүү дээ. Тэглгүй яах вэ тий. Тэнгүүд Инкетиа бол илүү байгаа юм шүү. Икитеке тий. Икитеке. Икитек. Ингээ хоёр тик болгосон. За ингээд айтаахан болж гинүү да гэжсэн чинь тэгээд ямар эрэг байт юм бэ энэ дээр тий. Эрэггүй шүү. Манай хүн ерөн сүүлийн үед айгүй юу байна. Энэ Вандайк ахыгаал дуурайгаад нуудаа гэдэг шиг тий. Яв шаардлагагүй. Дээр бас манай Каната нэг зөрөөл тэр гол орж илээ. Тий. Энэ чинь Calvert-Lewin. Гэрийн дуусаад үнгүй ирсэн баг шүү. Гэхдээ ерөөсөө үнгүй байжсэн шүү дээ. Гэтэ үнгүй байж байгаа тоглогч нар дундаас Calvert-Lewin ажгүй л дээ. Үнгүй авахд бол том дажгүй. За энэ гоё зассан. Тэгсэн. За энэ залуучин бол одоо энэ болон Даниэл Джеймс хоёр ч юм бол одоо Лидсийн одоо тун дажгүй хоёр нь шүү дээ тий. Дом совслаа. Энэ Макалистер ер нь алдаар үлдээсэн үү, зөрсөн үү? Үлдээсэн бохоо. Сала бол харин Сала хийн надаа. Тэгээ албаар үлдээлгүй бахаа. Совслаа хизээ хязаа юм шиг хийж байгаа зү. Ямар Сала шинэ тоглолт бүр гараачгүй. Гараагүй. Газартаа авсарч. Челси амар гол хийсэн. Тоглолт багаднаас. Тий. За энд бас хийж байгаа. Ливерпул дээр гол хийж. Өмнөх Челсигийн эсрэг тоглолтын дээр гармаар хүрээд байгаа маа Граунберг тий. нөгөө 10 жилийнх багш нь ирсэн байлээ Японоос. Тий. Тэгээд Челси эсрэгсэн тоглолтын үзээд байж байгаа зураг нь бол явж манай энэ Лидсийн дасгалжуулагч Герман хөрчин Норвичийн хожин дасгалжуулагч хэдэн баг доош унгаалаа гэж бас овоо Норвичийг 2 унгасан. Норвичтойгоо 2 явсан. Бас 2 гарч ирсэн. Тий. Даниэл Фарк. Дундуур Мунслиг рүү бас авчиад ирлээ яа. Үнслэгт бас очиж унгаачаад ирлээ яа. Бүнслэгт шалтер ажиллажсэн. Бас унгаачаад ирлээ яа. Нэг бодлент Унгаагч юм биш үү? Тэгтээ яг уу энэ дажгүй тий бас гоё хөлөм үзүүлт юм аа. Тий, довтлоо. Тийм багаа бол гоё бол довтлоотой үзүүлэлттэй тоглолттой болгоо. Би саяхан нэг Лидс Борнмутын тоглолтын дээр орсон ч үүст ямар ч гоё тоглолт бол. Харилцсан хамгаалдаг хоёр багчаа. Лидс ч ерөөс ингээл том жижиг нь хамаагүй ерөөсөн. Сууж хамгаалдаг юм шүү дээ. Энэ тоглолтын эхний хагас тэгэр дуусаад 2 дугаар хагас 6 гол орчиж байгаа. Эхний хагаст 2 баг 13 даалгавар зөхөд нэг нь чаалга оноо. Хин нь чаалга онцоодаг. Уг нь цохоод байсан байгаа. Цохоод байсан. Тэнгүүтээ Ливерпул эхний хагаст энэ үлрэл одоо ч 15 дугаар төрүүлв. Энэний 10-т нь эхний хагаст ерөөсөө гол хийж чадахгүй яваад байна. За нэг юм сурлаа. За Китекегийн асуудлаас Рафинягийн хуучин баг. За тэгээд Ливерпул бас эсрэг багтаа пенальти өгч ийн өөр улирлуудтай харьцсан. Вандайк хизээ ингэж одоо пенальти өгдөг гэсэн. Конате хизээ ингэж нэг. За Конате ч яг бас хийтэй. Вандайкийн хажууд бол хамаагүй. За гисэн чин дундуур нь энэ тоглолтын араас Ливерпулийн домог нэгэн ярилцлагыг өгч шуугаан тарилаа.
Тэр ярилцлагыг хэвлээ харцгаая. За хид хідэн зүгээр гол агуулгуудыг юм бол түүсээ. Тэр нь болохоор би энэ клубын төлөө маш их зүйлийг хийсэн. Ялангуяа өнгөрсөн үеэр их хичээсэн. Харин одоо сэлгэн сууж байна. Яагаад юм бүү мэд? Клуб намайг золиосон мэт санагдаж байна. Хин нэг нь намайг болж буй бүх зүйлд буруутан болох гэж оролдож байна. Хин нэг нь гэж байна. Би өмнө дасгалжуулагчтайгаа маш сайн харилцаатай байдгаа олон удаа хэлжсэн. Одоо харин бидний дунд харилцаа алга. Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Би өөрийгөө асуудал гэж бодохгүй байна. Надад хин нэг нь намайг энэ клубт байлгахыг хүсэхгүй байна. 100 надад маш олон амлалт өгч ирсэн. Гэхдээ 3 тоглолт дараалал нь сэлгэн цуулаа. Клуб амлалтандаа хүрсэнгүй гэж. Саалах шиг ийм хүн одоо эдгтэй ийм хандлагатай хүн төсвөр алдтал гэх юм уу эсвэл ийм хэвлэлд ярилцлага өгдөг тохиолдол би ер нь санахгүй байна. Бас л айхтар өгнүүд шулуухан хэлсэн л байна. Ер нь бол одоо юу штэ. Жерардын дараагийн од штэ. Одоо тийм үстэй. Ливерпул өмнө бол зөндөө агуу тоглогчд байлаа штэ тий. Далглиш малглиш гээл тий. За тэгээд одоо Жерард бол одоо 2000-аас 2010 оны хоорондох одоо байлаа гэх тий. Тэрний дараагийн Ливерпулийн одоо домог бол Салах тий. Домогтойгоо юу болчих вэ? Харин тий. Тэгээд энэ нэг хэвлэлийн баг гурал хэвлэр өгсөн мэдээлэл одоо ярилцлагын дараа бол бас ингээд Ливерпул тоглож исэн зарим тоглогч нар болон одоо ингээд сүл өмгийн одоо нэртэй нөлөөтэй өмсөд байгаа шүү дээ тий. Голлын тайлх өмсөд. Тэдний бас ярилцлагаас ингээд яг ингээд харахад уг нь ингээд мэрэгжлийн тоглогч. Тэгээд дээрээс нь ингээд Ливерпулийн одоо ийм том одоо тий ингээд түүхэнд үлдэхийн тоглогчдын нэг бас арай л төрөгдсөн юм ярьсан юм уу да гэдэг юм бас түлхүү хэлсэн байна лээ. Тий одоо жишээ нь ингээд Морфи гэдэг Ливерпул тоглож исэн хагас хамгаалагч байдаг шүү дээ. Дани Морфи. Тий сүүлд Фулхэм тоглож исэн тий. Дани Морфи бол Ливерпулд бас амжилттай тоглож исэн бас тоглогчдын нэг. Тэгээ Дани Морфи бол тэгсэн байлээ. Уг нь бол ингэж энэ багийн асуудлыг зөвхөн юм хувийн юм асуудал ингэж болгож бас ярих нь одоо хэр одоо зөв юм бол доо тий. Бол энийг бол өөр олон янзаар ингэж тэ зохицуулж байна. Жеми Карагер юу гэж байна? Гэсэн юмэр чинь тий. Жеми Карагер бол тийм тэгэл бас адилхан тий. Чи бас тий. Ер нь эцсийн дүндээ тий баг том байд юм уу одоо хувь тоглогч том байд юм уу гэдгээс бодох хэрэгтэй гэдэг юм бас хэлж байгаа тий. Мэдээж яг баг том л доо. Чарли Адам юм хэлж үү. Тэгээ ер нь бол яг мэдээж хэрэг баг л том л доо. Зүгээр яг ер нь Салахын асуудал Салахаас болсон гэж бодож байна уу? Энэ олон хожигдол тэнцээ. Гүү шүү дээ. Салах одоо сэлгэн сууж явах хүртэл хожиж чадахгүй л шүү дээ. Тий, харин тий. Сандерлендэд хэцүү байна, Лидс хэцүү байна. Гэтэ яг зүгээр нэг анзаарсан юм нь Салах сэлгийн 100-аад гэхээс илүүтэйгээр яг Субслай тэр Салахын байран дээр тоглолоо яг аятайхны хувьд бол аятайхан байлээ. Гол нь Субслай нөгөө баруун ард тоглохоор яг өөрийнх нь тоглолт бас гарч өгөхгүй байгаад байгаа нэг тал байна. Тэгээд нөгөө Фримпонг нь гарч ирэхээр бас болтгүй. Фримпонг Киркес хөрч бас бэртээд байх юм аа. Ялангуяа Фримпонг тий. Тэгээ манай Киркесийг ерөөсөө бид хэд бол анх ярьсан шүү дээ. Яг яахт нь Боормуудтай их гоё байгаадсан. Ливерпулд бол бас яг томдож байна. Нэг л болохгүй. Тэгэхээр багаараа л нэг тийм бухимдалтай л нэг дотор нь л нэг юм байгаад байгаа шиг байна. Ван Дайк байн гаргадаг алдаануудаа тоглолт болгон дээр гаргаал энэ Конатаа ингээл тэр нь ингээд одоо багийнхандаа нөлөөлт юм. Яг нэг хуцал хөрөөнөл одоо хожигдол бол одоо хитрхи олон болоод хожихгүй тоглолт олон болоод одоо сэтгэл зүйн рүүгээ ороод эхэлсэн. Харин тий. Сэтгэл зүйн рүү нэг орцсон хожигдол хэдэн жил үргэлжилдэж штэ. Хэцүү штэ. Уэйн Рүүнигийн яриа би өглөө нэг харсан. Тэр Уэйн Рүүни болохоор за ер нь ингэж уул нь ярьж болдгоо юм да. Ингэснээрээ Салах Ливерпулийн домог гэдэг статусаа ингээд аль бисээр алдлаа гэсэн зүйл. Ер нь тоглогч нар бол Салахыг жоохон буруутгах маягтай байгаа юм тий. Тий. Домогуд бол жоохон хүлээстэй байх хэрэгтэй байж л гэсэн. Жоохон төвчээргүй байна гэж байгаа. Одоо ярьсан ч цаагаараа ярил гэж байгаа юм уу да. Олон нийтэд ингэж дэлгэх нь ер нь ямар байсан. Нөгөө толгой хагарах юм малгайн дотроо гэдэг шиг л байх ёстой л гэж байгаа юм шүү дээ. Үгүй яг нэг жижиг тоглогчуул гэж болно л да. Том тоглогчийн хувьд энэ нь бүр зүйлийг дэврэгч үү яач уу. Баг одоо эргээд одоо хэвлэр ингээ ярьсан болохоор баг эргээд Салатай хэр зэрэгэвтэй байх юм бол цуглаадаас хэцүү шүү дээ. Бас яг хөө зөвөр нэг юу гэдэг чинь ингээд хугацаа өгж болох болцоотой юм одоо ингээд
Африкийн цомлоо явчих штэ. Одоо эх 7 хоногт. Тийм. Энэ 7 хоногт ч илүү Африкийн цомлоо явчих тийм. Тэгээд за хамгийн наанд 45 хоногийн дараа ирнэ. Египтийн шиг эсгээсээ гарахгүй болвол цаашаа явчих юм бол 2 сарын дараа ирнэ. Тэгэхээр бол тэр үед бол бас тэр хооронд одоо ингээл агентууд нь клубтэй ингээл зөвшөлтсөөл юм болно. Гэтэ Исаак одоо Ньюкаслтай одоо эвгүй салсан шүү дээ. Тий. Тэрнээс бол гэхдээ арай зөөлөн болов гэж бодож байна. Гэхдээ бас байх ба. нэг юм салт харагдаад байна үгүй. Тэгэл одоо тэгэл бас айгу хоёрын хурдан өршлөгддөг шүү дээ тий. Одоо нэг 7 хоногийн дараа ихэд ингээд эвлэлтчлээч гэж магадгүй шүү дээ. Одоо Винисиус хин хоёр одоо нөгөө нэг Шаби Алонсо хоёр нэг юм боллоо гэж сарын өмнө ярьжсэн шүү дээ тий. Тэгэл гайгүй болцсон тэгэл Гайг болсон юм уу? одоо тэгэл чинь бол юу шүү дээ одоо өөрчлөгдөн шүү дээ. Юм бол айгу хурдан хугацаанд өөрчлөгдөн тэгэл энэ дээр бол бас бодож байгаа шүү дээ аль аллаас тийм ээ. Бүр болохгүй бол тэгэл одоо юу шүү дээ өвлийн солилцооны цонхоор арабын лиг л салах юм шүү дээ. Тийм үстэй. Юу яагаад энэ 7 хоног Брайтон Салаг ер нь Реал авъя гэж хэлсэн үе би тий. Яг тийм шуумууд бол явж л байсан л та. Яг албаасаар санал тавьсан юм байгаа мó. Яг одоо ялцаад байх үед нь цаа чинь одоо нэг хамгийн сүүлчийнхээ нэг гэрээний сонголт хийхийн өмнө нэг өөр багууд руу явах магадaltaй байжгаад тэгээд Ливерпул нэг 3 жилийн гэрээ хийж авчултаа өстэй. Аюу өндөр цалин. Тийм. 7 хоногийн 300 мянган паунд ч үү тий. Тэгж авчулсан шүү дээ тий. Тэгээ одоо Брайтон Тэр чинь одоо дуусаагүй байгаас тий. Тэрний дараа сая сая 2 жил. сая 102 жил. Сая бол 2 жил. Вандайк тэр хоёр хоёулаа адилхан. Брайтонтай баг тоглолтод орохгүй нэ тэр баг миний сүүлийн тоглолт гэж магадгүй гэж бас нэг хэлсэн. Тийм сенсацлаа. Энфилдийг сүүлийн тоглолт хийж мэдэн шүү тэр. Бас Тэгээ бас яах юм аа сенсацлах юм тий. Тэгээ баг өвөл ер нь явчих. За явчлаа гэхэд яг Итали хүлээгээл авна үстэй. Араб руу шүү дээ. Сауди Араб. Манай бол араб юм. Тэгээ явахтаад л бол. Бензема шиг тэгээ сайхан шашин машин сэл соёлн ингээл байж байгаа юм шүү. Тий араб. Арабд бол тэгэл очил шүү дээ. Сауди Араб билэгтээ одоо аль юу навдیں۔ Тий. Аль нь навдیں۔ Гэдэг шиг. Сүүлийн 3 тойрог сэлгийн зурчсан уу те? Манай Милан бол хаалга үүд нээлттэй л байж байгаа шүү дээ. Тий. Хуучны одуудад бол үргэлжид нээлттэй байдаг. Тийм ээ? Сүүлийн 3 тоглолтод талбай дээр нэг ч юм тоглоогүй. Яг гоо эхний тоглолт Монголтон дээр чинь тэгж хараадсан байхгүй юу? Нөгөө Африкийн цомд явчих учраас бас салаахгүй бэлдэж ин да гэсэн чинь өөр асуудал байсан юм байна л да. Одоо тэгээ юу штэ одоо ингээд Ер нь гэхдээ зөвхөн саалаа гэлтгүй тэгээд асуудал бол нэлээд газар авч гинөө. тий. Нэлээд газар авчлаа. Бас Шаби Алонсо Ливерпул төрөх гэдэг юм шиг. Шави Алонсогийн одоо энэ дараагийн тоглолтоос тийм шалтгаан нэг. Тэгээд тэгж шít нэрээ Сити дээр хараад болохгүй бол тэр Ливерпул рүү явах гэсэн юм шиг. Тэндээс чи манайх статик авчигээд Колоп ч очих байлгүй тий. Колофт хэсэг ажил хийх мэдсэн. за тэгээ одоо Ливерпул дэх үйл явдал юу болох нь харъя тий. Өө одоо энэ чи Каната Моната гэдээ бүтэхгүй суу зөндөө байна шүү дээ. Тийм үстэй. Юу ганцхан саалах бай чинь. Тий. Түн бүтэхгүй. Исаак ер нь гол сая анхны гол ойгээд одоо Тий бас яах нь гэсэн тэгэл нэмэргүй. Угаасаа ч энэ үйлрэл дэр нь 10 хүрэх юм уу гол. Тийм болоо явчлаа. Ингэж амар их мөнгө зараад тэр нь амжилтгүй болоод тэгээд асуудалд орцсон баг одоо жишээ нэгтээс байж байгаа шүү дээ. Гэхдээ англи гол гайгүй юм болов. нэг хэсэг Юу яасан? Яа. 140-50-аар нэг жил болгоныг тоглож авдаг байсан шүү дээ. Нэг Тэрнээс тоглож гарч чадахгүй. наа чин 5 6 авч. За 15 дугаар дөргийн үр дүн буюу сайн амралтын үр дүн өчигдөр шөн 4-1-ээр Wolverhampton Манчестер. За тэгэхээр Тросар маань гол хийсэн ч гэсэн хожигддаг юм байна. За Борнмуттай. Борнмут Челси одоо яач вэ? Борнмут ч одоо нөгөө юу яагаад гараа амир штэ. Гараа нь бол Борнмутын гараа бол эвгүй штэ. Тэг эхний 45 минут дайрдаг. Тэрүүгээрээ бол ер нь илүү үтс тий. Тэг яг тэрүүгээрээ дайрсан. Хийч гэдээсэн Тэрийг нь Челси харин торгооцсон язаар. Семеньоныг хийсэн чи яла отон. Отооч тэр чи хот. Тэгэнгүүт угаасаа Борнмут 2 дугаар 45 минутад тэр ирчтэй гүйс уусууд чинь суугаад сэлгээ нь орж ирэнгүүт угаасаа муудчдгийг. Тэр тэгэнгүүтээ Борнмут 2 дугаар дээрээ өөрсдөө авт тусчихжээ. Тэгээ шууд дуусчихжээ айхтар. За Эвертон бол голдод эхэлсэн. Ноттингем Форестийг тавьсан байна. За Манчестер Сити айгүй тийм тогтвортой тоглолт үзүүлээд эхэллээ. Тэглээ. Сандерленд харин дараалсан тоглолтод очигчлоо. Ньюкасл бас сайн байна шүү. Ньюкасл Бөрлиг арай гэж шүү. Бөрлиг ч бас эвгүй шүү. За тэгээд За Брентфорд яачваа. Энэ Тоттенхэм 8 сараас хойш 4 сарын дараа талбайд авах нь авлаа.
Яста хүн шиг тоглосон шүү. Брентфорд ч одоо ерөөс таарсан болгонтой хожигдож эхэллээ. Тэглээ. Тэглээ. Жохон дэлхгээд. Яг хоо юу л тэглээ тий. Brighton болохоор Яг таарсан болгонтойгоо гэж Лондонд 2 тоглоо 2 хожигдчихлаа л доо. Тэглээ. Тий. Brighton-ыг Woodland-ыг гол хийгээд нөө бүр бөөр. Тэр нэг гар үрдэг. Тий. За тэгээд Crystal Palace бол барьж Fulham-ыг. Палас Бүлхэмийг талбайд нь хоцсон байгаа шүү дээ. Фүүлийн талбай дээр дараалал 2 хожигдчихлаа. Сони талбайдаа энэ жил ерөөс хожигдоогүй байсан шүү баг. Бүлхэм. Талбайд Бүлхэмийн талбай бол маш чанга байсан. Göv Mongolia ч юу л тээ. Хожигдохгүй. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Европын бусад лигүүд болоод иргэн 7 хоног байгаа аврагуудын лигийн хуваар. За тэгээд Америкийн MLS лиг дуусч аврагаа тодруулсан талаар ярина. Мэдээж Young Talent байж байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч SkyTel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр уулзъя. Арван 17 дахь дугаар маань үргэлжилж байна. 3 дугаар хэсгээрээ бид аврагуудын лигийн талаар аврагуудын лигийн хуваарийг хэвлээ хараад тэр ярилцаад байна. Өнөө шөнөөс аврагуудын лигийн 6 дугаар тойрог эхлээд тэгээд нэг сар орчим завсарлаж байгаа. Сарын 21 хүртэл 21 хүртэл завсарлаж байгаа. 7, 8 дугаар тойрог бол 1 сар 21, 8, 28 дугаар. За 6 дугаар тойргийн өнөөш оройны хуваар за нэвтрүүлэгч 22 30 дуусна гэх тий юм. одоо хэдүүлээ нэг жоохон яриад яахгүй бол аврагуудын лигийн хөтөл төр цаанаас орох гэдэг шүү. Жоо хурдхан яри тий. За Кайрат Олимпиакс Алматы явтад. Алматад болох нэ. Байерн Мюнхен Спортингийг бол одоо таарах болгонд бол балбд юм да. Одоо гэхдээ энэ удаа яад юм байгаа тий. Байранд нүлээгээл тавьдаг гэдэг шиг. Спортинг бол ер нь чанга бол. Гэхдээ Байерн дээр очиод бах болдог тий. Байхгүй дийлгүй яаж баяр. За Аталанта ч хаачиж бас жоохон суулаагуу сул бай шүү. Харин Челси болоод Лукман за тэгээд довтлогчийн ар дээр 3 4 1-2-оор тоглож байна. яг Аталанта тэгж байгаа тий. Челси бол очичихгүй. Очин тавьчих واخ. Баярлчи. Шарль де Катилар довтлогчийн ар тоглоод байгаа юм байлаа. Тэгээд довтлогон дээр Лукман. Аталанта суулаагаа. Нөгөө гоё Аталанта биш шүү дээ тий. Тий. За Интер Ливерпул. Яа. Яа. Нэр юу болоо. Шиний дараа дасгалжуулагчийн юм уу бас тий. Яригдах бах тий. Хөгдөх үедээ. Энэ дээр Ливерпул сэрэгч болов. За таарч битгүй. Энэ дээр Салахыгаа тоглоулна үстэй. Яаж магадгүй. Бар Эсвэл нөгөө нэг олгоо хагаравч тогоондоо гэдэг дөрмийг зөрчсөн гээд энэ нэрээ Миланор ниссэн байна нисээгүй тэрийг бол мдээгүй юм байна. Тэгээд за Барселона Франкфурт. За энэ Европа нэг хариу авах хэрэгтэй. Европа лигийн бас нэг тийм хоорондын хонзонгийн байгаа шүү дээ. Франкфурт юу байгаа шүү дээ одоо тий одоо Франкфурт яг юм уу? Франкфурт ч нэг бас яг гол хийгээд алдаад байгаа байхгүй юу? Тэнгүүд Барселона ч өөрийнх нь үндсэн бэлэг тэмдэг гол хийн алдна шүү дээ. Тэнгүүд таарж байгаа юу? Энэ хоёр ч гэсэн жинхэнэ голын бороо. баг тэгээ харилцан хийсээр хагаад Гэтэ Барса нь эрхвч талбай дээр болохоор тий. Барса нэг 2 3 мөр хочноо 5-2 нэг тэгээр болчихсоос 5-4 хоцсон. 5-3 5-3. 5-2 юм шүү. За 5-2. 5-3. За Бараг тийм маргалдаад байдаг. За тэгвэл Энтхоун юм уу тэр? Тоттенхэм Славия. Атлетико Мадрид Атлетико эвгүй газар очиж байгаа юм биш те. Атлетико PSV. Энтхоун эвгүй. Ливерпул Наполи хоёрыг явуулсан баг штэ. Энэ томч. Яг жоохон ядарч явахны явуулсан юм л да. За Тоттенхэм Славия Праг. Энийг манай Сон Хэммэн үзнэ гинэ. Бүр Тийм явчих. Ирж. За Цэнгэлтгэд. За. Явснаас хойш анхудаа болчихсон. энэ Америк лиг дууссан ингээ ирж байгаа юм байна тий бодвол амраа явж байгаа юм байна тий. Монако Галатасарай. За. Галатасарай ч нэг Осимен байхгүй эвгүй байгаа шүү дээ. Тий. За Union Saint-Gilloise. Марсе. Танаа Марсель. Жилуатагаа авах. Гэхдээ Жилуа ч сая юун дээр амар эвгүй үзсэн. Эвгүүлтэй. Эвгүй Нэг том багийн талбай дээр очиж за эвгүй үзэн л шүү дээ. За пүрэв гарагийн хуваар маргааш оройны хуваар байж байгаа. Карабах Аякс гэдэг эхлэх нь байна. За энэ ч баг Карабах чинь юу Карабахын талбай дээр Аякс одоо барахгүй. Аякс ч одоо нөгөө 5 тоглоо 5 очигдсан ганц үг шүү. Тий. Карабах 3 оноо авчих юм шүү баг. Тийм. Энэ дээр Карабах очичвол нөгөө плей-офф руу баг орчихно тоо. Энэ Батлагч авчих шүү тий. Одоо чинь 7 оноотой. Хямрал болоод байгаа гэж манай үндэслийг бэлгүн бэлгүнч өөрөө Аякс бас Нидерландаа дэмждэг юм байна шүү дээ.
тэгээд Аякс Тэгээд хямрал болоод байгаа гэж хэлдэг шүү. Хямдрал юм уу? Хямрал юм уу? Хямрал. аль нь болж байгаа. Хямдраад хүмүүсээ зарж байгаа. За Villarreal болмаасаа. Villarreal сайн байгаа боловч аврагын лигт муу байгаа даа тий. За Brugge Arsenal. За За энэ дээр Arsenal яах юм? нэг яаж ч 3 авчих واخ уу. Яаж игээд аав. Тий. Яаж их авах уу тий. Тэгэхээр Brugge бол талбай дээр бас задгаа шүү дээ. Эвгүй тий. Villarreal Madrid Manchester City яах юм? Яа, энэ чинь төрүүлэг шиг өстэй тий. Үгүй яха. Энэ City туучвал Алонсо яах нэрээ. Мэдхгүй харин аюу эвгүй. Тийм шуум яваал шүү. Тий. Гэхдээ Хожигчул ер нь. одоо Арно Шлоттой харьцуулахад бол гайгүй. Тийм ээ тий. Одоо Реалны 2 хожигдсон гутал бөө юм болох юм тий. Тэгээ сая Celta-д мөн. Эвгүй хожигдлаа. За Bilbao гин талбайд PSG бол PSG очно. PSG оноо авах واخ. За Leverkusen Newcastle. Манай Newcastle бас оноо авч мэдэн шүү. Ньюкасл сайн байгаа. Аврагын лигт. Benfica Napoli. Мориньо Mourinho-с талбайдаа Наполиг бас л аргалав шүү. Наполигийн тасалжуулагч юм байгаа лээ. Конте ус. Антони Конте шүү тий. За Dortmund бодог Харин Лимтиг бол танд талбай дээр Dortmund ч сайн байл шүү дээ. Дортмунд их сайн байна. Сүүлийн үеийн тоглолтуудыг харахад Тий. Бундслигтэй ч тэр аврал лигтэй ч тэр их сайн жиг тоглож байна. Тийм. Тэгээ яг хаа сая сүүлд нөгөө өнгөрсөн хоногийн дунд юунд хожигдчихлоо. Германы Поколд Ливеркузендээ бас хожигдчихлоо. Leverkusen-ийн хожоо үс дээр нэг сайн. Лигтээ очичоод цом дээр очих. Бундслигтэй хожоод 3 хоногийн дараа тоглосон чинь Ливеркузен зүрүүл. Нэг багтаага 2 дарааж тоглох угаас юу ах вэ? Тий. За юм байна. Европа лиг болоод конференц лигийн хуваар хэдүүлээ харъя. За энэ удаадаа бол 8 тоглолт гаргана. PS-ийн 4 сугаар нэг өөр шууд амжуулт. Цаг нь 1.45 юм байна тий. Төхүүлж байгаа зарлаа. 45-4. Динамо Загреб, Битис, Утрехт, Ноттингем, Штутгарт, Макаби Тель Авив, Ницца, Брага, дөрвөн цагаас Базел, Астон Вилла, Селтик, Рома, Селтик сая Харцтай очигдсон шүү дээ. Нэрээ. Тийш. Тий. Хаарцсан тэргүүлж байгаа байсан. Тий. Хаарц очсон. Бөө юм болж тий. Хүй би Ромагийн ч өстой айгүй сайн ажиллаж байгаа гэж магтаад байсан чинь. Хоёр удаа 1-0 дүүлчих юм аа. Үгүй хожигдохдоо юу юм аа? Рома гол хийх юм бол хожичод ах юм. Хожигдохоор нэг тэг. Хожихоороо нэг тэг. Тийм. Тэгээд Гасперини очсон. тий. Уул нь Ромод нэг хоёул өнчиг ч юм уу Лукаку шиг товтлогч байх юм бол Тий. явахаар нь шүү. Уг нь За Астон Вилла сайн байгаа боловч Базелийн талбай бол хэцүү. Тий. хэцүү ямар ч баг болчихсон тий. Базелчаас гоё үздэг шүү тий. За нэг сүүлийн Даст тоглолт хожих байлгүй дээ. Бүргийн дерби хийж байгаа шүү дээ. Фрайбург Бүргийн дерби. яа би гайхчихсан. Фрай зайлцтай. Тий. За ийм хөөрөөд байна. За гэс одоо тэнгуут үргэлжлүүлээ шууд хараа явчихтөө. Европын лигүүд буюу бусад лигүүдийн энэ тойргийн амралтын өдрүүд байж байгаа. За энэ дундаас хамгийн ангаадахс нь одоо Лайпциг, Франкфурт л байна да. Яаж ч хараа 6 тий. Та Хамбург ч 2 дараалал хожижлоо шүү. Тэглээ талбай дээр хоёр дараас Штутгарт дөрөвчөнд очсон. тэгсэн. Дортмунд Хофенхаймыг хожино гэж би бодож ирсэн юм аа. Тэгээ хожиж лээ. Тэр дээр Баерн Штутгартыг харж байна уу? Тавхыг. Фрайбург бас жоохон хөөрхий Хайденхаймд хожигдоод сони болчих. Тэгсэн байна тий. Майц байдгүй Мөнхенглад багт хожигдлоо. Аугсбург харин Ливеркузнийг бүр хуурай хожиж шүү. Тэглээ. Хаалгаа хуурай манаа. Тий. Кен хэтрэх гэсэн байс тий. Кен сэлгээр орж ирээд хэтрэх шүү дээ. Сэлгэнээс хэтрэх. Харкейн хэтрхийгээс аим мундаг өнөө. Сонин байгаас Штутгартыг бүр нэг ч гол байхгүй. Нөгөө хэтрхийгээд сундаа байхгүй. Байхгүй. Хэтрхийгээд сундаа. Тий, байхгүй. Яг сундаа сайн л байл тоглоол байл гэхдээ хийж чадахгүй. Бид ингээд юу юм аа ингээд яг Бундслигийн багууд яг ингээд гол юу яхаараа ингээд нэг ойролцоо тоглож магадгүй гэсэн тоглолтын дээр л байхгүй юм. Нээлтийн тоглолтын дээр Лайпцигтэй тоглосон. Тэгээ Лайпцигтэй тоглосон тоглолтын дээр гайгүй үүсгэндээ 6-0 доо л ихэлсэн дээ Баерн. Уг нь Штутгарт бол их гайгүй явж байгаа формтой баг штэ тэгээ Бундслигтэй. Тэгсэн чинь тэгээд цувралыг зогсоох магадaltaй. Тий. Одоо Баерн онгарт л өлегтэй баг байхгүй лээ. Байхгүй. Сая яаж дунд нь Union Berlin-ийг тэнцсэн юм бэ? Тэнцээгүйсэн бол одоо ингээ хэд очсон 16 очсон явж байгаа. Фрайбург 15 явж байгаа. 2 голыг ихэлсэн чинь буцаага 6 хийчих. За, Serie A руу шилжье. Serie A лиг За Фиорентина бүрөөсөө энэ жил бүтлэн юугаараа иргэнэ гэдэг лээ. Тэр л Одоо нь Европын топ 5 лигт хожил аваагүй хоёрхан баг байгаа юм биш үү? Вулверхэмптон, Фиорентина. Фиорентина нэрээс бүтлэн юугаараа иргэнэ гэдэг лээ. Юундаа бол сайн үзээд байгаа шүү дээ өөрхий.
Конференцтой юу? Конференц лиг дээр тэрэндээ сайн үздэг. За Интер Комокс байхгүй болгосон. Харин тэгсэн юм. Энэний дараа Фабригас хэлж байна. Хамгаалж агаад хожигдсноос ингээ хожигдсон дээр гинэ. За ер нь бол тэгсэн юм л. байл. За энэ Юу утга нь бол ийм байна те. Нэг дөрөв тоглолтод нэг гол алдсны ор нэг тоглолтод дөрөв алдсан дээр гэж хэлсэн юм шиг те. за тэгээд Верона Аталанта ингээд тоглонгууд нь Аталантагийн формыг хараад би баярлаа л байгаа. Тий. Верона бас анхны хожлон. Тий. За Верона ожилгоо чанар очсон 3 бол гэсэн те. Кремонезе Вардиг юм баг. тий. Хоёр Вардигийн биш Лестерийн өмсгөлтэй хоёр нөхөр зэмлэлтэн суучлаа. Тэгээ Варди очиж авч уулзаад гар үсэн Кремонезигийн өмсгөлийг бэлгэж мэлгэсэн. Оо гоё юм те. Гарома Кальяри түрүү ярьсан. Гэхдээ энэ нөмо Болониачстай нэлээд чанга байсан. Манай Лацио бас Зулгаачлаа те. тий зулгаачаа шүү. Зулгаачлаа те. За Наполи Ювентусыг Расмус Хойлун дубль хийсэн. Хойлон. За тэгээд Пиза өчтөр Пармаг хүлээж аваад 1-1-ээр хожигдоод Женао Удинезыг 2-1-ээр хожсон. Милан Ториног 3-2-ын харьцаатай очиход Кристиан Пулишич дубль хийжээ. Пулишичийн эмнэлгээс гарсан 7 хоног таарчээ. Рабио хийсэн байх шүү бас. Пулишич яг байхаараа амар сайн. Тэгснээ ингээд тэгэл байнгын алга бол. Орж гарах юм те. Торино хэлж 2 хийгээд Тэмдэлтэйгээл байхгүй. зөрүүлж Милан 3 хийсэн юм байна. Тэгэж бодсон юм байна. За Лалигийн 12 дугаар тоо. 16 дугаар тоо. Виариал Лалигтэй сайн юм а тий. Мундаг байна. Сайн байгаа. Мундаг байна те. За Барса Бетис 2-тэй нэг Антони гол хийгээд хэлсэн шүү дээ. тий. Чи тэгээ буцаага 5-ыг хийгээд Зөрүүл 2-ыг алдаа. сүүлд 2-ыг нэмж алдаад. Нөө Абдел ч бас унж байгаа л харагдан лээ. 11 авч ялуу тий. Тэгээ Флик бол манайх сүүл рүү ядарсан үл гэжлээ. За Билбаогийн тоглолтыг үзүүлсэн тий. Тэглээ. Атлетико Мадридын Хин- 2 дараалал хожигдсон шүү. Нико хэн блэ? Нико Уильямс. Уильямс. Нико Уильямс голын дамжуулт өгч илээ. За тэгээс өөр нэг сонирм болсон үү тий. Энэ Жироно ч ягаад ингэж амар болсон? Аврагын лигд орж исэн баг үстэй. Тэ байхгүй. Хоёр Одоо өдөр баг доошоо унчих гадах шүү Тэ юм уу байна те. За Севиа тэнцсэн байна. Реал Мадрид. За яг тэ тэгээд талбай дээр хожигдлоо. Карерас Фран Гарсиа хоёр нь улаан авлаа. Тэр Реалын тэр суулжсэн. зүүдлэгийн 2 байхгүй те хоёлоо улаан. Хоёр зүүн зүрх хамгаалагч байлаа. Тэгээ хажууд нь зүүнд нь гарсан Гарсиа улаан, Төвд нь гарсан карьерээс. Карерас улаан, энд нь гарсан Милитао. Гослыг дараагийн төрөлт яах юм. гараа. Одоо харин Сити дээр харин хамгаалах хөнгөө. Уу яг нөгөө улаан авсан гараад ч тоглох. Үгүй харин нөө нэг гол нь Милитао байхгүй байхгүй. Хаус нь байхгүй. Тийм. Тэгээс нөө нэг хин одоо карьерээс бол уг нь төвөө хамгаалагч биш. Александр Арнольд ч бүр хэдэн 7 хоног гэж байна. Тийм. Александр Арнольд байхгүй. Одоо Сити дээр угаасаа Рудигер дахиад айгуул карьераас тагалах юм. Нэг сарын сүүлээр ирдэ чинь. Александр Арнольд. Нэг сарын сүүлээр. Юу Сити дээр төв дээр нь Хамгаалах хөнгөө. Рудигер байж байгаа шүү дээ. Тийм. Рудигер үү хайр. Тийм. Одоо тэгэл хаалн тэр хойдлын өстой жинкнээр идэж явах юм шүү. Дэг үрчигээ доогорч хийгээл. Рудигер зодтолтой шүү дээ өлөөс нь. Хаалт. чи одоо Реал юу яагаад их юм? Тэврээд идэв тий. Тэр чинь бас Барсаг хожоод 5 оноо илуулсан шүү дээ. Тэгсэн. Одоо өөрсдөө бараг 5 оноо дутуу. 4 оноо дутуу. 4 оноо. 9 онооны зүрх гарсан байгаа байхгүй юу? Яг хэд Рудигер хэд бохир тоглож байгаад өөрөө хууцсан яах вэ? Энэ шалтгааныг одоо юу гэж харж байгаа юм бол? юу? Ямар шалтгаан? Одоо ингэж олон тоглолтод унаалгаж байгаа. Гэхдээ ямар шалтгаансаа байх юм гэдэг одоо тэгэл. Гэтэ нэг хийн Жанаараа орчвол шүү дээ. Рудигер чи солиорд шүү тий хамгаалаад бүр. Нэг хин орчих юм бол Нэг хийн орчвол өстой бүр амар. бөмбөг болгоныг дайлуулаад Яг орлоо. зөв, яг Тэгвэр зөв. асгach хаалт. Одоо ер нь гэхдээ надад бол зүгээр ажиглагдаад байгаа юм бол баланс л байна. Эхний 10 тоглолтод уг нь 9 өтсөн шүү дээ. Яг энэ дундаа нэг баланс. Эмбапе бол форм нь гоё байна. Амраахын амраагаад ажилуулахын ажилуулаад нэг тийм яг тийм одоо Морины хэлдэг 38 тоглолтын календараа гаргацдаг гэдэг шиг Алонсо тэгтгэл байх л та. Гэхдээ тэр төлөвсөн төлөвийг ажиллахгүй бол засгал хэрэгтэй байна. Кросс Модрич гүн байхгүй болох хэцүү. Алонсо солих юм уу эсвэл гол нэгээ хүлээж агаад эрх зун багаа өөрчлөх юм уу? Одоо Камавинга бол гэхдээ дажгуул тоглож байлаа шүү дээ. Тий. Камавинга Чуамен хоёр байгаа даа шүү. Валверде орж ирнэ. Одоо ч тэг Валверде зайлвал баруун зах хамгаалтанд очих واخ уу. Тэ? Тийм. Нөгөөдөл нь гимтэд байгаа учраас. Харин тий. Тэгж л таарч. Одоо Хүчээр Асенсиог бараг баруугаар тавьсан ч жах шиг тэгж бас тэгмэрэг бол. Одоо тэгээд зүүн ар дээр хүмүүс байгаа гэдэг. Фран Гарсиаг 100 явуулна гэдэг. Яадаг ч. Уг нь Ферламенди байгаа тий.
Менди ч одоо өнгөрсөн байх. Фран Гарсиа ч нөгөө нэг гайгүй товтлогч юм уу юм бэ? Биш зүүн ар. Зүүн ар. Гайгүй товтлогч чинь ямар Гонсало Гарсиа гэх. Гарсиа бас гарсан хөхт. Сая бол тэгээд аргагүй Селтач гэсэн. Энэ Эндрик яг нэг шимээ тоглохгүй байгаа. Сая явуулаа авчичлээ. Бас дээрээс нь улаан авчих юм. Эндрикийг хаашаа зээлэх гэж байгаа Эндрикийг? Лион гэсэн. Лион. Лион гэсэн. Тэгээд тоглохгүй болохоор улаан чултгаа авсан дээр л тий. Тийм шүү дээ. Тэгж та нэрээ хилэхгүй болоо. Тэгж доторх юм аа. Хийж байгаа гэж бодно шүү дээ ягснаа. За ийм байна. Тэгээ одоо цэгцрэх байлгүй дээ. Одоо ч юм үзсэн олон жил. Гэтэ яг аврагын лигдээ хэсгээсээ гарах нь бол ер нь гайгүй болсон шүү дээ. Гайгүй тий. 5 тоглоод 4 очсон байгаа лөө. Тэгэл сарын өмнө чинь тэгэл нөгөө нэг юу яасан Алонсо Реал Филикийн Барсаг очсон чинь одоо за Филикийг одоо яах вэ их үү гээл тэгжсэн чинь сарын дараа эсрэгээрээ солигдсон тий. Харж ий да. Тэгээ өнөөдөр хожигдох юм бол бас эвгүй юм шүү тий. Чин сүүлийн 4-5 тоглолтоос 1 ажилтай байлаа. Том хожигдол бас эвгүй юм байна. Тий хожигдлоо. Тэгээд Сити ч бас яг хүний ядарсан байхад нь том хожиж мэдгэл. Хайргүй шүү дээ. Тий. Ядарч явахтнаас нэмэл Одоо Рүдигер тэнд галтарч байгаа хаалт буруу харж байгаа зөгчиж мэдхээр. тий. бас л яг араас нь бал бичээж мэдгэл. Тий. Онсон дээр нь дэвслээ шүү. Тий, нэг тийм жоохон сэтгэл бас байхгүй шүү дээ. Хохирж. Гэтэ Реалыг ч бас нэг өргөдөөд яхаар баг биш л дээ. Тий. Тэ. За MLS Cup. Боёо Америкийн урагшаалаар болох тэмцээн юм. Америк аврагал гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэг олон цом өгөөд байгаа яг аль нь Америк аврагаас мэдгэтгэл болчих юм. Энэ бол яг жиг Америк авраг тийм. За энэ Фламинго хувцастай баг бол манай Мессигийн Майами Интер Майами. Интер Майами. Өөрөөр нийлэгчж байгаа юм байна. Ванкувер Суарес цуг байгаа шүү дээ. Бага Суарес Гэтэ баг талбай хараг байгаа. Альба байгаа. Тий. Родриго де Паул Виамгалагч нь байж байгаа. Тий, өстой нэр Месси хамаг л одоо найзуудыгаа аваад очсон. Френц лиг 10-ных нь 11-ийн 7 Аргентин нэлээ. Тийм. Ер нь Аргентины 2 дугаар шиг гэдэг байгаа шүү дээ. Машинаа басаж байгаа. Америкийн мейжер лиг чинь одоо улирлын MVP энтер гэж өгд юм уу? Өгдөг юм шиг болж шүү дээ. Аа? Чи одоо энэ Майамигийн хувцас өмссөн байсан мэт. Тэгээ энэ эхний гол хийснээс хойш бүр алуулсан. Ванкувер ч бас эхний Ванкувер гэж Канадын баг юм байна шүү дээ. Тийм Канадын баг. Канадын баг. Энэ нүцээр байгаа тэнцвэрлсэн. Ер нь нэлээд эвгүй болсон шүү. Нэг болсны дараа бол. Ванкуверт манай Томас Мюллер байж Оо, тийм шүү дээ. гараанд байгаа. Байерны юу? За энэ тэгээ Месси өөрөө таслаад голын дамжуулдаг. Гол дамжуулт өглөө. Хэрвээ MVP гэж байдаг бол манай хин маш тасгалжуулсан машинаа юм уу? Тийм Тийм шүү дээ. Оо яа. Нутгийн зөвлөсөн байгаа. Харин тийм байж тээ. Аргентины 2 дугаар баг гэдэг чинь. Ой, гудамныхан бүдэрчтэй өрөөд ирсэн. Гудам. Одоо Месси тэгээ цаг дуусчихсан чинь ингээд Өөрөөс Альба дамжуулж байгаа маа гэж. Аленде Сиг бас гол харгалдаг. өглөө. Манай машинаа. Бускетс Альба хоёрын гэрээ дуусч байгаа юм байна. Тэ угаасаа ингэж зодог тавь. Хоёулаа зодог тайлж байгаа гэсэн баг шүү тий. өөр Мессигийн одоо наанаас Барселоноос одоо очих найзууд хэн юм бэ? Одоо байхгүй. Одоо Манай Неймар маань Сантосыг аварчвал явуулчих юм шүү. магадгүй Сантос нь аврагдахаас өнгөрсөн юм. Бараг наад Неймарга зайлуулаач гэдэг фэнүүд нь. Гүй юу гэсэн хэтрик хийсэн шүү дээ. Сүүлийн тоглолтоос шалтгаалж шүү дээ. 2-7 хоногийн өмнө ч 4-7 хоног ч. Аа тийм. Явж Гүй тэгээд ингэсэн. Цаа чи нэг гимтэлтэй байхдаа Сантосынхаа гараар гимтэлтэй хэрний бараг доголж байгаа кино шиг юм бас. Тэгээд хэтрик хийгээд бага одоо сүүлийн тоглолтод яхаас шалтгаалахаар болгосон. яа. Тэр Өмнөд Америкт ч бас кино болж байна. Тийм кино энэ манай энэ ч өөрөөс кино шүү дээ. Мессигийн супер цомоодыг хасах юм бол түүний замналын 26 дахь финал байлаа. Тэгээд 18-нд нь Месси өөрөө хоцсон байдаг юм байна. За энэ үлрэл 23 дахь голын дамжуулалтаа өглөө. Саяны 3 гол хийснээс 2-ын дамжуултыг сүүлийн 2-ын дамжуултыг Месси гаргаад. Ингээд 48 цом авч байгаа юм уу те? Месси. Тийм байсан. 48 болж байгаа. Дани Алвсыг бол гүйцэтгэсэн шүү дээ. Дани Алвс ч 43 байсан баг. За ингээд ийм боллоо. MLS ингээд яг хин мэдээж Дэвид Бекхэм багийн эзэн өөрөө нөгөө LA Galaxy
цом өргөчөөд 2 жил дараалал төрүүлжсэн. төрүүлчээд 11 12. дараа нь би багийн эзэн болж төрүүлж үзмээр байна гэх. Тэгээд ямар ч гэсэн тэрэндээ бол хүрлээ. За Янг талент руу оръё. Янг талент бол Бундслигийн тоглогч. Бундслиг ирсэн тоглогч ансалж байгаа байна. Тэглээ тийм. Бундслигийн энэ үлрэлийн гол нээлтүүдийн нэг Лайпциг клубын одоо залуу од Ян Диамандэг бол онцлолоо өнөөдөр. За Ян Диаманде гэж Кот Дивүр энэ хүүхэд тэгээд нэг зүйлийг ингээд бас Кот Дивүрийн бусад одоо юу гэдэг чинь дэлхийд танигч зод тоглогчоос шал өөр замлаар явсан. Ману яасан бэ гэхээр 10 настай байхдаа Америк явсан. Америкт очиод Америкийн хөл бөмбөгийн ахтанд суралцж агаад тэгээ 2 жилийн өмнө юунд ирсэн. Бельгикт ирсэн тий. Тэгээ Бельгийн лиг тоглож агаад тэгээ Лайпциг сая энэ зам болвол скаутынхаа системээр дамжуулаад Ян Диамандыг бол авсан. Тэгээ Ману нэг Зальцбургтэй ч юм уу оруулж өдрөгөж бас үтсэн байлээ нэг гайхах юм шигтэй юуныхан Лайпцигийнхан. Тэгээд тийм байхгүйгээ тэгээ шууд ингээ Лайпцигт ирээд одоо ингээ Лайпцигт ирсэн энэ эхний 13 тоглолтод ингээ 6 гол хийчихэж байгаа. Тэгээд энд Ян Диамандо бол ингэж л байна л да. Ирэх жилийн дэлхийн аваргаар харах залуу ависнуудын тоонд бол яалтч одоо орно шүү гэдэг. Ян Диамандыг Кот Дивүр тэгээд Кот Дивүрийн одоо үеийн агуу тоглогч биш үү тийм ээ. Ах トゥ Түрэ, Дидио Дорогба гэдэг тийм. Тэдгээр одоо агуу тоглогчдын одоо Бахан Конянууд Бакара Коня очих болцоотой юу гэвэл тим гэж байгаа юм тийм. Тэгээд довтлооны одоо баруун зүүн одоо довтлооны хагас хамгаалагчийн барил аль алинд нь ингээд тоглодог. Одоо зүүн жигүүрт, баруун жигүүрт тий. За тэгээд мөн хэрэгцээтэй их юм бол 5 хамгаалагчийн 5 одоо хамгаалагчтай үед баруун зүүн жигүүртээс тоглолцдог гэж Wing back дээр гэсэн. Тийм, wing back дээ тий. Тэгээд энэ үлрэлийн Бундслигт хамгийн олон удаа нэгэн сэргийг нэг амжилттай хуралт хийчихэ. За Бундслигийн хамгаалагчдын нөгөө юу болж байна тий. Хар дарсан зүүд нь болж байна. Гарч ирж байгааг нь харахаа. Ерөөсөө зогсдгүй юм байлээ. Ерөөсөө аваад урагшаа. Ерөөсөө хамгийн том давуу тал нь энэ гэдэг. Ерөөсөө аваад урагшаа. Энэ бол тэр харгийн тоглогчд байхгүй чадамж. Маш тэгээд энийг бол нэг тийм юу гэдэг үр ашигтай хийдэг. Тэгвэл ингээд бөмбөг авчаал төвхтэй шүү дээ тий. Өнгөл алдаад идэг олонний тоглогчтой гэдэг шүү дээ. Тийм биш юм байлээ. Маш үр ашигтай. Аваад дан багт ашигтай үйлдэл юм. Дан довтлохоор урагшаа чиглүүлсэн. За тэгээ ингэж байна. Юрген Клоп юу гэж хэлсэн бэ гэхээр Юрген Клоп ч одоо нөгөө Red Bull гэн группийн хөл бөмбөгийн одоо хөгжил хариуцсан одоо захирлын шүү дээ тийм ээ. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр Ян Диамандо бол яг өнөөдөр байж байгаа 20 хүртэлх настай дэлхийд дээрх хамгийн авэслэг тоглогчдын нэг учраас бид нар ингээд юу руугаа Лайпциг клуб руугаа авлаа. Тэгээд Ян Диамандо бол миний мэдих Садио Манегаас илүү болж мэдэн шүү гэжсэн байна. Тий. Яг гэх юм бол Садио Мане клуб удирдлага тоглож ирсэн шүү дээ, тий. Тэгээ бас Афригийн одоо хамгийн одоо шилдэг сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг тоглогчтой нэг гэх юм бол яалтч юу Садио Мане орно, тий. Тэгээ Афганың одоо шилдэг тоглогчд бол тоглогчоор одоо 3 билүү одоо тодорж ирсэн тийм ээ. Тэгээ тэрнээс ч илүү болох болцоотой гэж одоо клуб дуулга алдан одоо магтсан бол байгаад байгаа. Тэгээд Бундслигийн одоо тоглолтуудаар бол биднийг одоо ямархуу авьяастай вэ биднэрт ямархуу авьяастай вэ гэдгийг бол таниулж байгаа. Бундслигийн бас хэд хэдэн нэвтрүүлгээр бол бас онцлогдсон тий. Ян Диаманде тэгээд бол Кот Дивүрийн одоо дараагийн одоо Diamond буюу одоо алмаз гэж бодолж байгаа юм байна. Тэгээ юу энэ үлрэл нөгөө одоо 20 хүртэлх насны тинейжер гэж өсвөр насны тоглогчдын оруулсан гоолоор Бундслиг бүр тасархаа тэргүүлж байгаа юм л. Одоо 10 18 19 хүүхдүүд баг болгоно ингэ байгаад байгаа байхгүй тий. Одоо Кёлмд чинь Масагийн нэг тийм хүүхд гарч ирж байна. Сая нөгөө Ян талент дээр оржсэн Вушкович гээд Хамбургийн хамгаалагч бас сая гоол болоо. Тэгээ сая гол хийсэн мэс тий. Гой гол хийсэн шүү дээ. Диамандэ сая 6 тэгээр Франкфурт байж байгаа хэтрик хийсэн тий. тий харин тэгж байгаа хэрэг. Бундслигийн түүхэнд хамгийн залуу хэтрикийн жигсаалтын 2-т орж ирж байгаа юм байна. Өмнөх нь бол бүр 60-д онд 2-т нь одоо Диамандэ. Одоо нөгөө Францад авьяас сая 10 сүрсэн биз тий. Нэг хэсэг гарч ирсэн шиг Бундслигт одоо гарч эхэлж байна. Тэг Бундслиг бол гоё юм тий. Тэр нөгөө гарч ирж байгаа авьяаснуудыг Бундслиг айгүй гоё юу итгэж авах юм л да. Гоё тордох юм. Айгүй итгэж авахыг Англид бол авчрал сэлгээд хийчих шүү дээ. Тэгээд цай кофе зөөлгөөл тийм үстэй. Яг тий. Тийм үстэй. Тэнгүүд энэ Бундслиг айгүй гоё тоглоулах юм. Тий. Харин тий. Одоо ялангуяа Лайпциг бол бүр жил болгон л одоо нэг хүүхдийг тодруулах юм биш тий.
одоо ингээд тодруулсан одоо хүүхдүүдээс бол хааланд бол тэр үг нэ. Тэг ямар сайдаа нэг юм зарим нь яг тодрон гарч ирж байгаа залуу од хөл өмбөгчнийг шууд англи том баг руу очингууд эхлээд Бундслигт очих байсан юм да гэж хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Тэ? Тэр чинь нөгөө өөрийгөө гаргаж иргээд шүү дээ. За хэдүүлээ нэвтрүүлгээ дуусгая. 17 дахь дугаар байлаа үзэгч те. Маш өргөн хүрээнд олон лигүүдийг багтаагаад хэдүүлээ ярьж чадсан баха гэж найдаж байна. Эх 7 хоног энэ 7 хоног аврагуудын лигт өнөө шөнөөс одоо цаг гарны дараа Хайратын тоглолт яваад эхлэх нь байна. За тэгээ эх 7 хоногт аврагуудын лигээ Европа лигтэйгээ бусад лигүүдтэйгээ ингээд сайхан яриад. За тэгээ өвлийн амралт нөгөө Шаховаартай 12 сарлуу байдлаа яваад орчлоо доо. Премьер лигийн боксинд ингээд эхэлж байна. Тэ. За та уртаа маш их баярлалаа. Хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллалаа. Эх 7 хоногт энэ цагтаа иргэд бол за үзэгчтэй баярлалаа.